За өдрийн мэнд итгэлийн хайхан дүүс нар минь бүгдээр хамтдаа өнөөдрийнхөө эзний үгээс сонсдог, судалдаг, оюун санаагаа шинжилдэг цагаа эхэлцгээе. За тэгээ бүгдээр хамтдаа залбираад эхэлцгээе. Эзэн минь энэ цагийн төлөө бид талархъя. Ариун сүнсээ бид тань руугаа яг одоо бүх зүрх сэтгэл сүнсээ мөн махан биеэрээ ч гэсэн энэ газарт суугаад ирээд байгаа газартаа бид бүх зүйлээ тань руу чиглүүлж байна. Биднийг дотроос маань эзэн та шинчилж, та эзэн Есүстэй адил болгох тэр гайхалтай ариусгалын шинчиллийн үйл ажиллагаагаа эзэн минь та өнөөдөр дахин нэг алхам мөрөгшлүүлээч. Эзэн үүний тулд бид даруй байж өөрсдийн мэддэг гэж боддог зүйлсүүдээ хүртэл эзэн бид хаяхаар гимшил буюу тэр эргэлт рүү хийхээр эзэн минь бид бэлэн байна. Яг одоо ариун сүнс та биднийг удирдаач, энэ цагтаа хамт байж энэ цагийн багш заагч та байгаа ч хэмээн ариун сүнсний тослогоо тань даатхан залбирч байна. Аамен. Есүсийн нэрээр бүгдээ хамтдаа өнөөдрийнхөө өнөөдрийн хэсэг бол Матай 6-гийн 19-оос 21 гэсэн ишлэл байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг том агуулга дотор яваад байгаа шүү дээ, тийм уулан дээрх сургаал гээд. Тэгэхээр яг Библи бичигдэх Библийн үйл явц дунд бол ийм тоо ишлэл бүлэг гэсэн иймэрхүү за одоо сэдвч гэдэг юм уу, ийм яг хуваарлалт бол байгаагүй. Тэгээд ойлгохдохын тулд ингэж хуваарлсан гэж байгаа. Тийм мэдээлэл байгаа шүү дээ, тий. Тэгэхээр бид нар өдрөөр хийгээ явж байгаа учраас ингээд сэдвүүдээр явж байгаа боловч ерөнхийдөө бол нэг том бодлын хэлхийн дунд яваа гэж та ойлгоорой. За өнөөдрийн хэсэг Матай 6-гийн 19-оос 21 бүгдээр хамтдаа уншъя. Тэнгэр дэх баялаг гэсэн нэртэй хэсэг байна. За уншъя. Матай 6-гийн 19-оос 21. Газар дээр өөрсөддөө эд баялаг бүүхраа. Тэнд хэвэн хорхоо ба зэв идэж сүйтгдэг. Хулгайч эвдэж ороод хулгайлдаг аж. Харин өөрсөддөө эд баялагийг тэнгэрт хураа. Учир нь тэнд хэвэн хорхоо ба зэв идэж сүйтгдэггүй. Хулгайч эвдэж ордоггүй, хулгайлдаггүй. Эд баялагч нь хаан байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно. Амен. За тэгэхээр өнөөдрийн хэсэг бол уулан дээрх сургаалын маань үргэлжил явж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр өнөөдрийн хэсэг болон тэгээд ерөнхийдөө одоо энэ 6 дугаар бүлэг дуустал бол нэг ерөнхий нэг тийм сэдв, том сэдв гэж хэлж болох зүйл яваад байгаа шүү. Өмнөх 3 өдрөө бол ерөнхийдөө та анзаарсан бол тий зөвхт байдлын буруу хандлага гэсэн нэг тиймэрхүү буруу хандлагаар зөвхт үйлдэлийг үйлдэх гэсэн нэг тийм зүйл хуваалцсан тий. Эзэн Есүс биднэрт заасан. Өнөөдрөөс эхлээд ерөнхийдөө 6 дугаар бүлгийг дуустал зүгээр миний анзаарж байгаагаар бол одоо тэнгэрт хийд баялаг, саруул нүд, хоёр эзэн, санаа бүү зов гэдэг эдгээр зүйлсүүд маань ерөнхийдөө хэрэглээ мөнгө санхүү тал дээр ерөнхийдөө байгаад байх шиг байна л шүү. Та бүгд маань анзаараарай. Тэгэхээр тийм ерөнхий сэдв эхэлж яах гэдээ ойлгоход нэг буруутахгүй байх гэж бодож байна. Тэгэхээр өнөөдрийн маань хэсгийг сая уншлаа те. Тэгэхээр эзэн Есүс одоо энэ 3 ишлэл дээр бол эхний 2 ишлэл дээр нэгдүгээр ишлэл дээр нь газар дээр хийд баялагийн талаарх өгүүлээд 2 дугаар ишлэл буюу 20 дугаар ишлэл дээр тэнгэрт хийд баялаг. За тэгээ 21 дугаар ишлэл дээр бол эд баялаг гэдэг зүйл ерөнхийдөө өөрийнх нь нөлөө гэж те эд баялагийн өөрийнх нь тэр онцлогийн талаар, мөн чанарын талаар бас өгүүлсэн байгаа. Тэгэхээр бүгдээр хамтдаа эхнийхээ 19-ийг дахиад харъя те. За газар дээр өөрсөддөө эд баялаг бүү хураа гэж байна. Тэгэхээр би ингэсэн л те. Үгээр нь ингээд энэ тавьсан байгаа. Тэгэхээр бүгдээр хамтдаа энэ ишлэлийг те илүү гоё өөрөмсүүлж ойлгохын тулд үгээр нь нэг бодож үзье. За газар дээр гэсэн нэг санаа байгаа. Газар дээр хийд баялаг. Нөгөөх нь 20 дугаар ишлэл харин тэнгэр дээр хийд баялаг. Тэгэхээр газар дээр хийд баялаг, газар гэсэн энэ агууламж, энэ одоо энэ хамааруулж байгаа энэ нэр томьёо бүгдээрээ ойлгоё. Газар гэдэг бол англи хэл дээр earth буюу за одоо дэлхий, энэ газар дэлхийг хэлж байгаа. Тэгэхээр бид бүгдээрээ анзааръя л да. За сүрч байгаа дэлхий гэдэг Библийн ерөнхий авралын төлөвлөгөө, авралын энэ түүхэн талаас нарах юм бол энэ газар дэлхий маань өөрөө мөхөж яваа дэлхий гэж байгаа. Дэлхий шүү. Ерөнхийдөө бүх зүйл маань ялзарч яваа. За тэгээд шинжлэх ухаан хүртэл энийг бас баталсан зүйлсүүд байдгийн байлээ. Би бас дээр сонсч ирсэн нэг зүйлд зориулж судалж байхад гарч ирж исэн. Дулааны эрчим хүчийн 3 хууль гэжсэн баха. Тэгэхээр тэрний 1 вэ 2 дугаар хууль дээр нь байгаа. Дулааны эрчим хүчний 3 хууль гэлөө би яг шинжлэх ухааны хэллэгийг мартчих.
Тэгээд тэр хуулийн дээр бол ерөнхийдөө хөдөлшгүй тэр 3 үндсэн онл үүдийн хууль байт юм байна л да. Тэр хуулийн дээр ингээд тулгуурлаж тухайн тэр эрчим хүч, дулаан, энергийн талаарх энергийн 1 2 дугаар 3 дугаар хууль гэж байт юм лээ. Тэрнийх нь 1 илүү 2 дугаар хуулийн дээр нь байгаа. Хэрвээ эрдэм шинжилгээний физикийн хүмүүс бол мэдж байгаа. Тэгэхээр тэрэн дээр бол энэ дэлхийн ертөнцийн бүх зүйл мөхөж яваа гэсэн санааг илэрхийлж илээ. Би ингээд яг өөр юм сүлээд ингээд ойлгох үед бол бүх зүйл ингээд агаарт байгаа бүх зүйлс ингэж мөхөж сүрж ялзарч яваа гэсэн санаа илэрхийлт юм байлээ шүү. Тэгэхээр яг энэ агаар мандал дотор ингээд альва бүх зүйлс маань ингээд цаг хугацааны ирэхээр ялзардаг гэсэн санаа. Тэгэхээр цаг хугацаатай хамаатай зүйл ярьж байгааз. Тэгэхээр газар дэлхий дэх бүх зүйлс маань ерөнхийдөө газар гэдэг зүйл юу вэ гэхээр газар дэлхий гэхлээр ерөнхийдөө сүрч яваа гэж ойлгож болно. Мах үдийн материалыг талаасаа ч гэсэн сүнслэг талаасаа ч гэсэн шийтгэл рүүгээ явж байгаа гэсэн. За тэгээ өөр юу вэ? Хязгаартай бүгдээрээ саная л да. Цаг хугацааны хязгаар хэмжигдэхүүн гэж байгаа өнгөрсөн одоо ирээдүй. Энэ дотор л хязгаарлагддаг. Өнгөрснөөс ирээдүй рүү очих боломжгүй. Яг одоогоос ирээдүй юм өнгөрсөн рүү явах боломжгүй. Яг нэг юм шулуун замаар тасралтгүй, зогсолтгүй явж байгаа зогсоох боломжч байхгүй. Тэгэхээр ийм хязгаар гэж байна. Тэгээд өөр дэлхийд ямар хязгаар байгаа гэхээр бидний мэдж байгаачлан орон зайн хэм хэмжигдэхүүн гэж байгаа шүү дээ. Цаг хугацаа орон зай. Орон зай бол бас адилхан 3 хэмжигдэхүүн цаг хугацааны 3 хэмжигдэхүүн, орон зайн 3 хэмжигдэхүүн. Орон зайг нь бол уртраг одоо юу вэ? Уртраг, өргөрөг, өндөр гэсэн ийм 3 хэмжигдэхүүн байгаа. Тэгэхээр бас яг энэ дотор л альва бүх зүйлс ингэж оршин тогтнодож энэ хил хязгаараас ингэж яадаггүй, давах боломжгүй. Тэгэхээр ийм хязгаарлагдмал. Би нөгөө газар дээр өөрсөдөө эд баялаг хураа гэдгийг газар гэдэг үгийг нь би ингэж жоохон задлж үзэж юм л та. За тэгэнгүүтлээ газар гэдэг чинь өөрөө бидний харьяалал биш. Энэ дэлхий дээр бид ирээд төрсөн нь үнэн, үхэх нь үнэн гэсэн үг байгаа шүү дээ. Энэ үгийг бүх хүмүүс мэдж байгаа. Ямар ч амьд оршигч зүйл энэ зүйлд, энэ дүрм журм хуульд харьяалагдана Тэгэхээр яг сүнслэг утгаараач тэр бид нар энэ дэлхий дээр харьяалалгүй бидний Тэнгэрийн харьяалал бол Тэнгэр дээр байгаа Библиэл дээр ч гэсэн байдаг. Иргэний харьяалал Тэнгэрт байгаа гэсэн санаа байгаа. Тэгээд Есүс эзэн дээшээ өргөгдөж явахдаа би та нарт орон байр бэлтгэхээр явлаа гэсэн санаа бас байгаа Тэгээ Тэнгэрт бидний сүнс Тэнгэрт харьяалагдсан аавтай мөнхийн аавынхаа тэр оршихуй газарт бид харьяалагдсан. Тэгэхээр энэ газар дэлхий дээр бидний төр зургийн одоо байрлал гэсэн харьяалал. За ийм газар дээр өөрсөддөө эд баялаг бүү хураа гэсэн санаа. Тэгэхээр өөртөө хураах гэдэг энэ илэрхийллийг би бас жоохон бясалгаж бодох үед энэ дээр бүгдээрээ дахиад жоохон санаа гаргая л да. Тэгэхээр Лук 12-ийн 16-аас 21 дээр нэг ийм санаа байна. Бүгдээрээ уншия. Та бүгд мэдж байгаа. Лук 12 дугаар бүлгийн 16-аас 21-ийг харъя. Энд нэг ийм сургаалт зөвлөл Есүс ярьсан байгаа. За би гяс уншаадах юм. За нэг эхлээд сургаалт зөвлөлөөс өмнөх ямар үйл явдал донд энэ сургаалт зөвлөл хэлэгдсэнийг бүгдээр харъя. Тэгээд цааш нь уншия. Хурсан олны дотроос нэгэн хүн түүнд Есүст багшаа надтай гэр бүлийнхээ өвийг хуваалц гэж ахад минь хэлээч гэхэд харин тэр хүнгүй хэн чин намайг та нарын шүүгч өв хуваагчаар томилчихдаг билээ гэв. Тэгээд тэр тэдэнд алив шунлаас өөрсдөө хамгаал болгоомжил хин нэгний өмч хөрөнгөнийх нь хангалуунаас хамаардаггүй гэв. Тэр тэдэнд сургаал зөвлөлөөр ингэж ярьлаа. Нэгэн баян хүний газар нь маш үржил шимтэй байжээ. Тэр хүн ургацаа хадгалах байр савгүй тул одоо би яадаг үлээ гэж эргцүүлээд миний хийх зүйл гэвэл амбааруудаа буулгаад илүү том амбаарууд барья. Тэндээ би хамаг үр тариа эд хөрөнгөө хадгална. Тэгээд би аминдаа гэсэн үг. Аминдаа ам гол минь чамд олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амраа, эд зугаац гэж хэлэндэ гэсэнд харин бурхан тэр түүнд мунхаг чи яг энэ шүн амчин чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ гэж айлдлаа. Тэр хүн өөрийнхөө төлөө эд баялагийг хураадаг бурханд үл бялхдаг болоо гэж байна. Амен. За энэ хэсэг дээр ингээд ерөнхийдөө анзаарах юм бол
түрүү хэлсэн шүү дээ. Өөртөө хураах гэсэн одоо энэ Матай дээр ингэж байна те. Газар дээр гэсэн. Газар дээр өөрсөддөө эд баялагийг хураа гэдэг. Тэгэхээр өөрсөддөө буюу өөртөө гэсэн нэг юм илэрхийлэл байгаа. Хураах гэсэн юм илэрхийлэл байгаа байхгүй. Тэгэхээр өөртөө хураах гэдэг эндээс бол ерөнхийдөө саяны багц ишлэл 6 зөвлөлөөс бас хилэгдэж байгаа шунал гэдэг үг байгаа байхгүй. Хураах гэдэг ойлголт. За өөртөө мэдээж. За өөртөө гэдэг дээр ихэхээс илүүгээр ерөнхийдөө хураах гэсэн санаа. Эд баялаг ингээд цааш нь хураагаад хадгалаад байх. Өөртөө зориулж, өөрийнхөө хувийн үр хүүхэд ч гэдэг юм уу те. Өөрт нь хамаатай зүйл зориулж ингээд хураагаад байгаа ойлголт байхгүй. Тэгэхээр энэ нь бол энийг Есүс Христ яг ийм ойлголтын дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр сая Лук 12:16-аас 21 дээр шунлаас та бүгд сэрэмжтэй бай гэж хэлж байгааз. Шунлаас тэ алив гэж байгаа байхгүй. Алив төрлийн шунлаас өөрсдийгөө хамгаал болгоомжил. Яагаад вэ гэхэлэр хараа бодох үед надад ийм бодол орж ирж байгаа. Шунал гэдэг зүйл биш үү те. Биднийг ингэж нүдийг маань одоо халахалдаг. Яг юу нь үн цэнтэй, юу нь чухал, яг ямар хэмжээнд чухалч гэдэг юм уу те. Амьдралын аль нь үн цэнтэй вэ гэдгээс шунал биднийг холдуулдаг. Одоо ингээл мөнгөний ойноос явсаар байгаа сүулдэ тэгээд одоо хань ижлээсээ салцсан ч юм уу те хит ажил алив төрлийн шунал гэж байгаа шүү. Бас нэг талын ажил төрөлдөө улаарахч орж магадгүй. Алив төрлийн шунал ингэж явах үед амьдралын жинхэнэ үн цэнтэй зүйлээ бид нар орхигдуулах, тэрийнхээ үн цэнийг харахаа болж эхэлдэг. Яагаад тэгэхээр тухайн нэг хойноос нь хөөж хураах гэдэг зүйл дотор хамаг одоо энэ дээр байгаа шүү дээ. Эд баялагын тэр зүрх сэтгэл, оюун санаа бүх юмаа зориулж байгаа учраас тухайн зүйл яг миний хувьд бүх зүйл болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйл маань ингэж биднийг сохолдог. Тэгээд жинхэнэ үн цэнийг биднээс холдуулдаг. Тэгэхээр энэ хүнийг ингээ анзаарах юм бол те түрүүний Лук 12 дээр 12-ийн 16-аас 21 дээр байсанчлан те ингэж хэлж байгаа зү. Ам голдоо буюу өөрийнхөө аминдаа, өөрөө сэтгэлдээ, зүрхэндээ, сүнсэндээ ингэж хэлж байгаа. За одоо бас хангалттай эд хөрөнгө хураачлаа. Одоо би ингээд үлдсэн насаа ингээд аз жаргалтай идэж ууж зугаад цингэж амьдрнаа гэд өөрөө шийдэж байгааз те. Одоо эндээс хараа өөрийнхөө амийг бодож нэгдүгээр, хоёрдугаарт өөрөө амьдралынхаа эзэн гэсэн нэг тийм өөрт нэг тийм итгэл үнэмшил байгаад байгаа байхгүй. Саяны баян хүнд бол мөнгө байхад одоо энэ дэлхий дээр бол хамгийн том бусдад тэг хамгийн том хүчтэй зүйл бол ерөнхийдөө бол мөнгө гэж ярьж байгаа шүү дээ тий. Мөнгө байхад бүх зүйл болно гэсэн санаа. Тэгэхээр тэр мөнгийн хамгийн том хүчийг эзэмшсэн учраас одоо би энэ дэлхий дээр амьдралынхаа эзэн болчлоо. Би одоо бол яаж амьдрна? Би хүссэн зүйлээ хийн гэсэн нэг юм эзэн байгаад байгаа зү. Хувь тавилангийнхаа эзэн, амьдралынхаа эзэн гэсэн. Тэгээ амиа бодож байгаа мэдээж. Энэ үед Есүс бурхан энэ ишлэлд сургаал зөвлөлдөр бурхан юу гэж хэлж байгаа нөхлөөрэ мунхагчи яг энэ шүн амчин чамаас нэхэгдэх болно. Эндээс хараа би амьдралынхаа эзэн, энэ ам бол миний ам, энэ хөрөнгө бол миний хөрөнгө, энэ хувь тавилан цаг хугацаа бол надад өгөгдсөн цаг хугацаа бол миний цаг хугацаа ч гэдэг юм уу. Гэтэл хүн юуг ойлгохгүй байна вэ гэхлээр нөгөө шунал нөгөө нэг өөртөө алив төрлийн шунал буюу өөртөө тэр эд хөрөнгө газар дээр хураагаад байгаа тэр сэтгэл чинь бид нарыг шунал болгоо тэгээд ингээд сохолж байгаа байхгүй юу? Ямар үннээс бид нарыг ингэж хааж сохолж байгаа вэ гэхлээр бид амьдралыг удирдах боломжгүй. Цаг хугацааг бид удирдах боломжгүй. Нөгөө ихэнд ярьсан газар дэлхийн тэр хязгаарлагдмал байдал цаг хугацааны 3 эмчигдэхүүн, орон зайн 3 эмчигдэхүүн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хэмжигдэхүүн дотор явж байгаа. Тэгээд бас энэ дэлхийн ертөнд чинь сүрж яваа. Нөгөө нэгүслийн удаашрал гэсэн нэг тийм ойлголт ер нь байгаа. Теологид ч юм уу те итгэлд байгаа. Тэгэхээр бидний энэ дэлхий дээр амьдарж байгаа гол зорилго чинь бол энд амьдарч те мөнхөд амьдрах, гэр орон байраа болгох биш. Нэг асуудлыг шийдэх гээд байгаа байхгүй. Энд байх хугацаанд бид гмийн асуудлаа мөнхөд жинхэнэ очих төр хувь тавилангийнхаа ямар байх төр хугацаагаа хувь тавилангаа бид энд байх хэдхэн жилийн хугацаанд шийтгэл зорилготой бид энд ирж байгаа үгэнд төрж байгаа зорилго нь бол гэтэл энэ дэлхий дээрээс та нэр амьдралынхаа эзэн байж эд хөрөнгийн энэ дэлхийн тэр нэг юм наан байгаа тэр халгалсан мөнгө төгрөгөөр мөнхөд аз жаргалтай амьдрах юм шиг ингэж бодох үед мунхага гэж бурхан хэлж байгаа байхгүй. Мунхаг тэнгээ гэж хэлж байгаа. Яагаад гэхээр ертөнцийн суураас л
Бурхан үргэлж өөрийгөө илчилсэн үргэлж энэ дэлхийн ертөнцийн бузар мууг ялдарж явааг шийтгэл рүүгээ явж байгааг үргэлж Библиэлд хэдэн мянган жилийн өмнөөс хэлсээр л байсан. Хүн төрлөختөнд орилсоор л байсан. Өнөөдөр гэсэн Монголын нийгэмд ч гэсэн сүм чуулган сайн мэдээ тараагч нар тодорхой хэмжээнд байсаар л байгаа зү. Бүх хүмүүс Есүсийн талаар мэднэ. Бүх хүмүүс баг сайн мэдээг сонссон байх. Гэхдээ хэрэг цэвэр сайн мэдээг сонссон сайн мэдэхгүй байна. Тэгэхээр энэ дунд чинь наардаа мунхаг байгаад байгаа байхгүй хүмүүс. Мунхага энэ дэлхийн ертөнц хаашаа эргэж байгааг, амь нас чинь хаашаа явж байгааг, амь нас чинь өдөр хоног чинь дээшээ явах биш ухарж байгааг та нар ойлгохгүй байна уу? Аль эзэн тогтцоогдсон наснаасаа та нарын нас чинь ухарж явна. Жишээ нь 80 жил амьдрах байлаа гэхэд 1 жилийн дараа 79 болж байгаа. 2 жилийн дараа 78 болж байгаа. 50 жилийн дараа 80 байсан бол 30 болж гин. Тэгээд 30 жилийн дараа 0 болоод үхээ дууснаа. Ийм үнэн энэ дэлхий дээр байна. Газар дээр эд хөрөнгө хураана гэдэг байгаа дээр газар гэдэг ойлголт чинь ийм ойлголт байгаа байхгүй. Тэгэхээр ийм байдал донд энэ тэр шунал наан байгаа жижигхэн энэ дэлхийн нэг юм хүмүүсийг хуураад байгаа эд хөрөнгө те энэ нэг зүйл чинь ингээд хүн зөвхөн тэрийг хараад ирэхээр цаана байгаа тэр жинхэнэ үннийг харж чадахгүй болчихж байгаа байхгүй. Гэтэл бид нар мэднэ шүү дээ. Төрсөн нь үнэн, үхэх нь үнэн гэдгийг хүн болгон мэдж байгаа. Тэгсэн мөртлөө үхлийг ярих дурггүй. Яагаад вэ гэхээр үхлийг яриулахыг дурггүй болгоод байгаа байхгүй. Энэ дэлхийн ертөнцийн бодит байдал гэдэг ойлголт чинь амьдрал дээрээ өөр байдаг гэдгийг энэ хиллэгүүд чинь тэ янз бүрийн энэ ойлголт шинжлэх ухаан гэдэг эдгээр бүх ойлголт янз бүрийн зүгээр ойлголтууд нь буруу хэрэглэгдэх үедээ биднийг жинхэнэ үннээс холдуулаад байгаа. Тэгэхээр газар дээр эд хөрөнгө хураа гэдэг байгаа энэ санаа бүү хураа гэж байгаа энэ чинь бол энэ газар гэдгээ бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ чинь энэ газар дэлхий чинь өөрөө ямар үнэн энэ цаана байгаа вэ гэдгийг ойлгож иж бид эд баялагийг хураахгүй байх ёстой байна гэдгээ бид ухаарна гэсэн. Тэгээ түрүүний хэлж байгаагаар тэгээ өөртөө гэдэг үгийг өөрсөддөө буюу өөртөө гэдгийг яагаад ерөнхийдөө ингээд гаргаж ирж байгаа вэ гэхээр энэ лугтаараа байгаа шүү дээ. Луг түрүүн уншсан жишээн дээр Лук 12:16-аас 21-ийг бүгд уншия. 21 дугаар ишлэлийн. За 20 дугаар юм байна. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ гэж айлдлаа. Хүн ингээд хураагаал байна. Хурааж ихтаа шуналдаа хөтлөгдөж энэ өөрийнхөө жижигхэн мунхаг шүү. Бурхан хэлж байна. Бурханы хувьд бид бүгд мунхаг байхгүй. Мунхаг энэ бодолтоо за би өнөөдөр тэнд бас Библиэлд ч гэсэн байгаа те маргааш би тэнд очиж тийм юм хийн мэн гэж ярьдаг. Гэтэл маргааш чи амьд байхыг чи мэдэх юм уу? Би мэднэ. Бурхан мэднэ гэж хэлж байгаа. Уг нь бол яг ном журмаараа бол бүгд үхэх ёстой гэмтнүүд ч те. Гэхдээ Бурханы нэгүслээс болж Бурхан хүмүүсүүдийн цаг хугацааг сунгаад байгаа байхгүй. Нөгөө удаашрал гэдэг байгаа чинь тэр ингэж энэ хооронд Бурхан тэднийг аврах гад гол зорилго нь бол тэднийг аврах зорилготой. Гэтэл хүмүүс тэр удаашрлыг зүгээр мөнхийн юм шиг ойлгоод байдаг. Тэгээд өөрсдөө тэр одоо юу гэдгийг энэ жам ёсоороо энэ амьдрал үргэлжлээд байгаа юм шиг ойлгоод байдаг. Тэгээд дардаа ийм ойлголтын дундаа ийм сохор мунхаг ойлголтын дундаа хүн энэ дэлхий дээр шунлаасаа элдв төрлийн шунал буруу тэр бодлоосоо болж ингэж явж их үедээ юу харахаа болж байгаа вэ гэхээр хизээч үхэл ирж магадгүй гэсэн ойлголт. Цаг хугацаа нь өөрийнх нь нас нь хизээ дуусахыг хүн хинч мэдэхгүй шүү дээ. Гэхдээ ямар ч хүн би маргааш яг үхнэ гэж бододгүй шүү дээ, тэ. Гэтэл энэний цаана юу гэхээр тийм өртлөө тийм эрсдэлтэй 50-50% ийм аюултай магадлалын тооцоолоор тооны ухаанаар бодсон ч гэсэн 50-50 магадлалтай ийм аюултай энэ мэдгдэл дунд хүмүүс яаж амьдарч байгаа вэ гэхээр мөнхөд амьдрах юм шиг өнөөдөр гол зүйлийнхээ араас биш шаал хэрэггүй зүйлсийн араас явсаар байх үед тэд нар мөнгө оллоо. За одоо яг мөнгө олоод ингээд дансанд маш их мөнгө байлаа гэж бодъё. Тэгээд гинт нэг зүрхээр хатгаал дороо өхөн штэ. Хүний өхөл хизээч хийж магадгүй. Эсвэл зүгээр л ажил руугаа явж байгаа бол зүгээр сайхан гоё хамт олноороо зугаалгаар явж байгаа бол ганц буруу юм болоход л автын осол орно штэ. Сая хэд хоногийн өмнө баян уушууд амар осол гарсан сурагтай байсан те. Тэдний хинэн ч тэр өдөр осолд орно магадгүй хэдэн хүн өгснгийг нь би мэдээлэл авч чадаагүй. Гэхдээ амар осолдсон байсан. Магадгүй хүн өгсөн баха. Тэгээд ослоор өгч байгаа хүмүүс өндөө байгаа штэ. Тэдгээр өгсөн хүмүүсийн хинэн ч тэр өдөр өхнө гэж бодоагүй штэ. Насаараа тэд хөдөлмөрлсөн байх. Насаараа тэд ашиг орлогын төлөө тэр шунлынхаа төлөө мөнхөд амьдрах юм шиг яг энэ Лук 12-ийн 16-аас 21 дээр байгаачлан амьдралынхаа өөрөө амьдралынхаа эзэн нь мэд.
амьдралаа зохиож сайхан амьдрын би асар их нийгмийн даатгалд мөнгө өгж байгаа настаа хөвшин болохоор маш их тэтгэвэр авандаа гэл бөө юм бодоо явж байгаа байхгүй юу? Ганцхан хормод л осолд ороод өгч шít. Эний цаана ямар аимшигтэй үнэн далдлагцаар байгаа вэ? Сатан энэ дэлхийн ертөнц энэ нийгмийн тогтолцоо жинхэнэ хүний бодох ёстой тэр үннийг ингэж далдалсаар л байна. Өө аюулгүй. Тэгээ үхэл хүртэл үхлийн цаана юу ч байхгүй гэдэг хууралтаар. Үхээд цаана нь юу ч байхгүй байна гэдгийг мэдээд ирсэн хүн байгаа юу энэ дэлхий дээр? Байхгүй шүү дээ. Нэг л хүн байсан, тэр нь Есүс. 3 хоногийн дараа амьлсан. Тэгээ юу хэллээ? Хүний сүнсний аврал, шийтгэл тэгээ хоёр дахь удаага удахгүй эцсийн өдрүүдэд ирнэ шүү дээ. Тэгэж ирэхдээ Тэнгэрийн дайчдтайгаа Тэнгэрийн тэр тулааны тэнгэрлэгч нартайгаа Тэнгэрээс бууж ирнэ. Хүн болгон харна. Есүсийг харин шашин машинтай энэ гаж урсгал янз бүрээр ярьж байгаа хүмүүсүүд бүгд хараад тэр үед бүгд эзэн минь гэж хэлнэ. Тэр үед эзэн минь гэж хэлсэн хүн болгон Тэнгэрийн хаанчлал орохгүй гэж хэлж байгаа. Оройтсон байх болно гэж хэлнэ. Яагаад? Одоо энэ шунал мөнгөний хойноос ингэж хизээ өгөхөө мэдэхгүй хугацаа Бурхны тэр нэгүслийн удаашрал хизээ дуусахыг мэдэхгүй мөртлөө мөнхөд амьдрах юм шиг шуналтаж өөртөө юм хураагаад байгаа эдгэр хүмүүсүүд чинь яг энэ үед хажуугаар нь сайн мэдээ тараагдсаар л байсан, чуул унууд хаалган нээлттэй л байсан, зүрх сэтгэл нь мэс чанар нь хүртэлтэй хэцүү үед нь Бурхан тэд зүрхийг нь хөдөлгсөөр л байсан. Гэтэл тэд амьдралынхаа эзэн юм шиг өөрөө Бурхан энэ дэлхий дээр Бурхан юм шиг л амьдрсаар байсан учраас хүмүүс тухайн яг бодох ёстой олдох үед нь эзнийг хайгаагүй учраас тухайн үед Есүсийн хоёр дахь ирэлт үүлэн дундаас яг бодтой ирэх үед бид бүгдийн үзэж хаардаг кино моно бол зүгээр л хүний зүуд зохиол шүү дээ. Зүгээр уран сайхны урлаг. Гэтэл жинхнээсээ Есүс Христийг ирэх үед хүмүүс яах вэ гэхээр хичнээн тэр үед эзэн минь Бурхан минь уучлаарай өршөөгөөрэй. Таавал дээдэн дээд хаадын хаамаа ингээд элдв янз юм ярьсан оройтсон байх болно гэж байгаа. Шийтгэхийн тулд ирнэ гэсэн. Гэхдээ одоо та хугацаа байгаа учраас энд чинь боломж байсаар л байна. Гэхдээ хүн хизээ өгөхөө мэдэхгүй шүү дээ. Маргааш та өгөх юм уу? Би маргааш өгөх юм уу? Хин ч мэдэхгүй. Тэгэхээр ийм үед амьдралынхаа эзэн байх юм шиг ингэж амьдарч яана гэдэг чинь мунхаг байгаад байгаа юм. Тэгэхээр Матай 6-гийн 19 дээр байгаа те газар дээр өөрсөддөө эд баялаг бүү хураа гэж байна. За бас одоо энэ эд баялаг тал дээр ярьж байна. Тэнд за энэ газар дээр гэсэн үг. Хэвэн хорхоо гэдэг нь ирвэхэл юм юу лээ? Цагаан ирвэхэл юм билээ л да. Ерөнхийдөө бол тэгээ хэвэн хорхоо иддэг те. Тэгэхээр хэвэн хорхоо ба зэв идэж сүйт гэдэг хулгайч эвдэж ороод хулгайлдаг аж. Энийний цаана ямар үннийг Есүс эзэн орчлон ертөнцийг бүтээсэн Бурхан, цаг хугацааг захирдаг Бурхан биднэрт юу хэлж байна? Харъя л да. Өнөөдөр бидний олох гэж яваас та хамаг сүнсээ худалдахад бэлэн амьдралын асар олон үнгүй гэсэн ивэл өрөөл бэлгийг харахгүй тэгээд асар аимшигт тэр мөнгө гэсэн тэ эд баялаг гэсэн зүйлийн араас явж байгаа энэ эд баялаг нь өөрөө мундаг хүчтэй бол хамаа алгал да. Үнэхээр тийм бидний амь наснаас илүү хүчтэй, бидний хайртай хайны жил үр хүүхдийн тэр хүүхдэд анхаарал тавих цагаас илүү хүчтэй, тийм илүү өөрөөс нь хайр ялгардаг, өөрөөс нь те гэр бүлийн тэр дотны харилцааг нөхөж өгдөг, те хүүхдүүдтэйгээ ойлголцоход, хүүхдүүдтэйгээ дотн байх тэр дотны харилцааг нөхөж өгдөг бол хамаа алга. Үгүй шүү дээ. Цаг хугацаа чи явсаар л байгаа. Нэг хэмжигдэхүүн, нэг зураас дээр нэг минут өнгөрөхөд 1 минутаа нөхөж авч чадахгүй. Гэтэл бид тэр үнэтэй 1 минут, тэр минутанд яах гэж өгсөн 1 минут юм. Бид энэ дэлхий дээр ирсэн зориг байгаа шүү дээ. Үннээ ойлгож гим нүглийн асуудлаа шийдэх хамгийн эхлээд тэгээ шийдсэн бол дараагаар энэ дэлхий дээр Тэнгэрийн хаанчлалын амьдралаар энэ дэлхий дээр байх хугацаанд амьдрна. Тэрийг бид нар бусдад харуулна. Есүс Христийн зэмийг заана гэд. Тэгэхээр гайхалтай энэ амьдрал руу эхлүүлэх нь Тэнгэрийн хаанчлалыг энэ дэлхий дээр байх хугацаанд орох нь л бидний зориг байхгүй юу? Тэгээ гэр бүлээрээ орвол бүр гоё шүү дээ. Гэтэл ийм юмний байтал ингээд бид нар ингээд хүн төрөлхтөн маань ингээд яаж ийн. Тэгэхээр тэр хайгаад байгаа эд хөрөнгө элдв янзын шунлалын цаана байгаа тэр эд хөрөнгө гэд байгаа зүйл нь хардаа хэвэн хорхоо зэв идэж сүйтгэдэг. Тэгэхээр хэвэн хорхоо зэв гэдэг энэ хоёр үг бол ерөнхийдөө бол цаана миний анзаарж байгаагаар бол цаг хугацаа байгалийн одоо энэ сүрлийн хууль гэдэг байгаа түрүүний ярьсан тэр энергийн хууль 1 2 3 дугаар хуулийн аль нэг илүү хоёр дээр нь байдаг санагдаад байгаа. Термо юу гэлээ нэг тийм хууль байгаа. Тэгэхээр тэр хууль энэний цаана бол хардаа сүрч яваа үнэн тэгээ цаг хугацаа хизээч зогсохгүй нөхөх боломжгүй гэсэн энэ хоёр үнэн анзаарэгдэж байгаа байхгүй. Зэв гэдэг бол те төмөр одоо энэ дээр бас байгаа та энийг уншиж болно. Энэ Яаков 5-ын
Би гаргачихв. Гаргааг бах те. Яаков 5-ын 2-оос 3 дээр Яаков хэлсэн байгаа. Баян хүмүүсүүдийг зэмлсэн. Тэдний мөнгө алтан зоосыг нь зэв иддэг гэсэн санаа. Тэгээд эд хөрөнгө хувцс элдв янзын торг моргыг нь хэвэн хорхоо иддэгэ гэж ерөнхийдөө тэгээ баячуудыг зэмлж байгаа талаар хэлж байгаа. Тэгээ итгэгчдийг үргэлжлүүлэн төвчээртэй байх талаар ингэж ярьж байгаа хэсэг байна лээ. Тэгэхээр энэ хардаа зэв гэдэг зүйл чинь тэр зүйл чинь өөрөө ингэж төмөр металлыг ингэж цаг хугацааны аясаар иддэг байхгүй. Одоо энэ дээр иддэг гэж байгаа зү. Идэж. Тэгэхээр энэ цаана цаг хугацааны энэ хязгаарлагдмал үнэн цаана сүрч явна. Тэгээ хэвэн горхоо буюу те энэ байгалийн энэ элдв янзын хор уршиг те тэр сүрэл ингэж бас идэж явна. Тэгээ дээр нэмээд хулгайч эвдэж ороод хулгайлдаг гэж ажихээр чинь хар та бидний тэр эд хөрөнгө маань сүүлдээ хаана хинд очиж чинь зүгээр л яг жинхэнэ эзэн биш өөр хин нэг авт харж байгаа байхгүй. Хэрвээ би өвхөд л амиа надаас байхгүй болоход л амьд байсан ч гэсэн хулгайч гэдэг зүйл чинь шууд хууль эвдээл сүйтгэж ороод дээрэм хийгээл бид нарыг аавн. За хулгайчинд өртөхгүй маань гэхэд өөр юу байж болох вэ? Элдв янзын дампуурлууд байж болно. Эдийн засгийн докторгүй байдал байж болно. Тэгээ долларын ханшны янз бүрийн байдал. Эсвэл юу ч байж болно. Өвчин зам одоо энэ коронавирус асар олон зүйл хулгайчуд байгаа. Энэ гинтийн. Тэгэхээр энэ дэлхий дээр чинь аюул, энэ дэлхий дээр чинь санамсаргүй байдал асар их зүйлсүүд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ийм л эд хөрөнгөний хойноос бид явахдаа юуг бид нар байхгүй болгож байна. Одоо бүгдээр харъя. Тэгээ цаг хугацаа те бузар муу хардаа цаг хугацаа бузар муу чинь үнэндээ энэ дэлхийн эзэн байхгүй юу? Эзэн болцсон явж байгаа. Эзэн байна гэсэн үг. Эзэн. Гэтэл бид өөрсдөө эзэн юм шиг. Гэтэл жинхэнэ эзэн нь үхэл тэ элдв янзын гим хүртэл хүнийг эзэн нь болцсон хүмүүсүүдийг боолчилж байгаа шүү дээ. Гмийн боолчлол гэж байгаа шүү дээ. Тэгэхээр жинхэнэ эзэн нь бид тухайн тэр мөнгөний хойноос явж байгаа шунлаар явж байгаа тэр нэг юм биш байхгүй юу? Тэрний цаана нь шунал нь хүртэл өөрийнх нь эзэн болцсон явж байгаа. Амьдралын буруу зорилгууд эзэн болцсон байгаа. Авилгал гээ те элдв янзын зүйлсүүд бүх зүйлсүүд цаана эзэн нь болцсон явж байгаа. Тэгэхээр тийм аимшигтай эзэн боолчлоос гарахын төлөө цаг заваа зориулах хэвээр мөнгөө цаг заваа амьдралаа зориулах хэвээр те. Тэгээ бусдад энэ идэлгдэл дуусна. Тэгэхээр эд баялаг гэж юу юм? Тэгэхээр энэ дээр байгаа те эд баялаг бүү хураа гэж байна. Тэгэхээр жинхэнэ эд баялаг биш гэсэн санаа. Бүгдээр номлогчийн үгсийг гаргая. Номлогчийн үгс 5-ын 10 дээр. Та номлогчийн үгсийг хэн бичсэн бilé? Давидын хүү Соломон бичсэн шүү дээ. Соломон бичсэн. Давидын дараагийн хаанчлал. Саул 50 жил хаанчилсан, Соломон 50 жил хаанчилсан, Давид 50 жил хаанчилсан. Давидын 50 жилийн хаанчлал Израилийн түгэнд хамгийн хөгжил дэвшлэр дүүрэн байсан. Дараагаар нь Соломон хаанчилсан Давид. Соломоны үед ч гэсэн асар гайхалтай тэр зүйл байсан боловч Соломоны төгсгөл нь асуудалтай байсан. Тэгээд тэндээс эхлээд Соломоны тэр гим нүгэл тэр урвалтаас нь эхлээд Соломоны үед биш ч гэсэн дараагийн үеэс нь Израиль хоёр хуваагдж байгаа. Тэгэхээр Соломон ч асар олон их нэртэй, асар их эд хөрөнгөтэй, асар агуу мэрэгэн ухаантай байсан те. Соломоны мэрэгэн ухаан гэдэг. Тэгэхээр Соломон энийг бичсэн байгаа. Өөрөө асар их эд хөрөнгөтэй байсан хүн ингэж бичиж байна. Мөнгийг хайрлах номлогчийн үгс 5-ын 10 дугаар ишлэл. Мөнгийг хайрлагч нь мөнгөнд үл ханах ба элбэг дэлбэгийг эрхэмлэгч нь орлогодоо эс цадах. Энэ нь бас л хоосон. Асар их эд хөрөнгөтэй хүн гэж ярьж байгаа шүү. Асар их эд хөрөнгө, асар их нэр алдар, асар их хайр сэтгэл, зугаа цэнгэл тэ завхаар тэр бэлгийн тэр нөгөө нэг хангамж асар их ихнэр 700 татвар ийм 300 ихнэртэй байсан байх шүү. Мянган ихнэр мянган эмэгтэйтэй байсан гэсэн үг. Тэгээд асар их эд хөрөнгөтэй мэрэгэн ухааныг нь бурхан бэлгэлж өгсөн. Тэгэхээр тийм их одоо бидний хүсэж болох хамгийн дээд хязгаарт хүрсэн хүн байхгүй юу? Тийм учраас энд чинь бас Библиэд орж ийн. Тэгэхээр бид нар энэ ойлголтын төлөө явж байгаа гэсэн үг шүү дээ. Хардаа ингэж ярьж шít. Мөнгийг хайрлагч нь мөнгөнд үл ханах. Та мөнгийг хайрлаж болно. Мөнгөний ойноос шуналтаж эд хөрөнгө хурааж болно. Гэхдээ хичнээн их над шиг л биш. Над шиг байсан ч гэсэн гэж ярьж байгаа байхгүй. Соломонд ч асар их эд хөрөнгө байсан. Тэгэхээр тийм их мөнгөтэй байсан ч мөнгөнд үл хандаг гэж байгаа байхгүй. Мөнгөнд нь өөрт нь тийм одоо болсон гэсэн ойлголт байхгүй. Үргэлж шунлыг ингэж
яг тийм нэг юм харт хамиг шиг дотроос нь ингэж идсээр л байдаг. Хоосрлыг нь улам хоосруулсаар л байдаг. Тийм учраас Холливуд элдв алдартнууд бүгд хичнээн эд баялагтай байсан ч гэсэн яг гол зүйл нь байхгүй одууд заримдаа амиа хорлсон тохиолдол байдаг те. Тэгээ хардаа элбэг дэлбэгийг эрхэмлэгч нь орлогодоо эс цадах. Тэгээ энэ нь бас л хоосон гэж байгаа юм. Хоосрлын талаарх. Тэгэхээр энэ дэлхийн эд баялаг гэдэг бол жинхэнэ эд баялаг биш. Тэгээ сүнслэг хоосрлыг хизээж хангаж чаддаггүй. Харин ч сүнсийг улам хоосруулдаг. Яагаад гэж сүнс чинь дотроосоо бүр ингэж улам тарчилж байгаа байхгүй юу? Үхэх гээд байгаа. Тэгээ тэр хоосрол нь улам дүүрнэ. Энэ дэлхий дээр бид сүнслэг тэр хэрэгцээнийхээ төлөө явахгүй энэ дэлхий дээр тэр одоо энэ дэлхийн тэр бусдыг ингэж иддэг те энэ сүрсэн ертөнцийн энэ эд баялагын араас явахынхаа хэрээр хүний дотоод сүнс ярьж байгаа шүү. Сэтгэл яриаг дотоод сүнс нь улам мэлүүгээр ингэж хоосорно. Тэгээд тийм учраас эд баялаг алдар нэртэй хүмүүс эцэстээ сүнс нь бүр үхлийнхэн тэр эцсийн мянцсан тасрах үедээ хүмүүс амиа орлож шít. Найдваргүй болоод энэ амьдрал дээр өөр ямар ч сайн сайхан алга. Энэ амьдрал дээр өөр ямар ч зориг алга. Ингээл болоо. Би хасар гид хөрөнгөтэй боллоо. Асар ихтэй хайн нэр хүндтэй боллоо. Хань жилмаанч байна. Гэхдээ энэ дотор байгаа нэг тийм мэдрэмж байгаад байгаа байхгүй. Тэр зүйл найдваргүй болох үед, хариултаа олохгүй үед хүмүүс амиа орлоод дуусж байгаа зүйлсүүд байна. Гэхдээ тэр дунд ч өөр олон зүйлс байгаа л да. Элдв янзын нөлөө байгаа. Тэгэхээр одоо бүгдээр 20 дугаар ишлэгийг харъя. Харин гэдээс Христ одоо бид нар хүн төрлөختөнд өгж байгаа найдвар өөр нэг тийм давуу байдлыг хэлж байна. Харин өөрсөддөө эд баялагийг тэнгэрт хураа гэж байна. Учир нь тэнд хэвэн хорхой ба зэв идэж сүйтгэдэггүй, хулгайч эвдэж ордоггүй, хулгаалдаггүй. За тэгэхээр яг одоо эхнийхээ тэр энэ тэнгэр дээр байгаа газар дээр эд баялагийн тэр сөрөг талын зүйлсүүдийг хэлсэн шүү дээ. Тэр хэвэн хорхой иддэг те хэвэн хорхой зэв иддэг, хулгайчд хулгайлуулдаг гэсэн санаа. Тэнгэрийн хаанчлал одоо бүгдээр харъя л та. Тэгэхээр түрүүн яг газрыг ярьсан шиг одоо бүгдээрээ тэнгэр гэдэг нь ямар ойлголт юм? Библийн хэллэг нь тэнгэр бурхны оршихуй. Эхэнд бурхан тэнгэр газрыг бүтээжээ гэдэг Эхлэл номын 1-р ишлэл байгаа шүү дээ. Эхэнд бурхан тэнгэр газрыг бүтээжээ. Тэгэхээр тэнгэр гэдэг тэр үг нь бол еврей хэл дээрээ, англи хэл дээрээ ч гэсэн олон тоон дээр байдаг үг байхгүй юу? Эхэнд бурхан тэнгэрүүд байгаа газрыг. Гэхдээ тэрийг яг тэнгэрүүд гэж яагаад орчуулахгүй байгаа би сайн ойлгохгүй байгаа юм л та. Гэхдээ би нэг тайлбарлуулсан санагдаж байна. Тэгэхээр нэг тайлбар хэлсэн юм аа. Тэр нь гэхдээ над нэг тийм мэдхгүй яг сайн хүрээгүй мартцсан байхыг бодвол ямар ч байсан гэсэн тэнгэрүүд байгаа газрыг гэсэн heavens одоо бүгд хараад яах вэ те? In the beginning God created heavens and the earth гэдэг тэнгэрүүд еврейдээ ч гэсэн тэнгэрүүд. Тэгэхээр энэ цаана юу байгаа вэ гэхээр ерөнхийдөө эхлээд бурхан тэнгэрлэг тэр сүнслэг тэнгэрлэг орших байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр тэнгэрийг ерөнхийдөө ярьж байгаа. Паул багш ч гэсэн хэлдэг шүү дээ, тийм нэг хүний талаар нэрийг нь дуртахгүйгээр би 3 дахь тэнгэрт очиод ирсэн хүнийг би мэднэ. Тэр хүнээр бол би бахархнаа гэсэн санаа ирдэг. Өөрөөрөө бол би хизээж бахархахгүй. Харин тэр нэг хүнээр бахархнаа гэдэг. Миний анзаарж байгаагаар бол судлаачид ч гэсэн тэр хүнийг Паул өөрийгөө хэлсэн гэж хэлдэм байлаа. Тэгээд юу текстэн дээр ч гэсэн тиймэрхүү санаа байгаад байгаа юм. Тэгэхээр тэр хүн гэдэг нь яг Христийн дотор, Бурхны дотор байгаа тэр шинэ бүтээлээрээ би бахархна гэсэн санаа бол над буугаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ тэнгэр гэдэг бол 3 дахь тэнгэр гэж хэлж болно. Яг одоо бидний энэ амьсгалдаг хүчил төрөгчтэй агаар биш. Энэ бол эхнийх нь, хоёр дахь нь одоо энэ сансар окторгой гэсэн санаа байгаад байгаа. 3 дахь нь бол яг сүнслэг оршихуй гэсэн санаа байгаад байгаа шүү. Тэгэхээр Бурхны орших газар. Тэгэхээр тэр Бурхны орших газрыг ерөнхийдөө хэлж байгаа. Тэнгэрт одоо яг энэ еврей үг нь харах цаана судлаад хэрүү судалж болдог бол яг л тэр тэнгэр байгаа гэсэн үг. За тэгэхээр тэр тэнгэрийг ярьж байгаа гэсэн үг. Тэгэхээр хардаа тэрхүү тэнгэр маань өөрөө юу вэ? Нөгөө ярьсан хэмжигдэхүүн байгаа шүү дээ. Цаг хугацаа, орон зай 3 хэмжигдэхүүнээс гаднах зүйл байхгүй юу? Цаг хугацаанаас хязгаарлагддаггүй, орон зай хязгаар харьяалагддаггүй тийм тэнгэрийг ярьж байгаа. Тэр тэнгэрийн тэр оршихуйд хэн байгаа вэ гэхээр бүтээгч бурхан байгаа. Түрүүн ярьсан одоо энэ газар чинь өөрөө ихэнд бурхан тэнгэр ба газар гэж байгаа тэр эхлэл 1-1 дээрх тэр газар чинь энэ газар. Тэгэхээр тэр бол зөвхөн бүтээл нөхгүй юу? Бурханы бүтээл. Тэгэхээр тэр тэнгэр гэдэг нь болохоор сүнслэг мөнхийн тэр оршихуй хэлж байна. Тэгээ бурханы хаанчлал ноёлдог газар.
Бурхны хаанчлал. Яагаад энийг хэлж байгаа вэ гэхээр энэ газар дээр болохоор сатаны хаанчлал одоо байгаа. Сатаны хаанчлал байгаа. Гэхдээ энэ хаанчлал хугацаатай бас. Хизээ дуусахыг нь Бурхан тодорхой хэлсэн. Энэ хугацаад энэ газар дээр сатан хаанчлагтаа ч гэсэн бүрэн өөрийнхөө хүслээрээ хаанчилж чадахгүй. Бурхан тэнд хил хязгаарыг тавьж өгсөн. Тэгээ бас энэ дэлхий дээр Есүс ирснээрээ энэ дэлхий дээр Тэнгэрийн хаанчлалч гэсэн бас байгуулагдсан. Энэ дэлхий дээр бол одоо хоёр хаанчлалын сонголт байгаа гэсэн үг танд. Та итгэгч вэ, итгэгч мөн ч вэ, биш ч вэ? Одоо бид нар хоёр хаанчлалын сонголтоор бид нар өдөр болгон хийж амьдарч байгаа гэсэн үг. Тэгэхээр газар дээр юм байна. Харин Тэнгэрийн хаанчлалд сатаны бузар муу ямар ч оролцоо байхгүй. Тэнд уйлаан гэж байхгүй, үхэл гэж байхгүй, гачигдал гэж байхгүй, тэ дутуу байдал гэж байхгүй, ганцаардал гэж байхгүй. Тэнд бүх зүйл төгс байх болно. Бидний ойлгох энэ хэмжээрээр хэмжигдэхүүн хүссэн сангаар ярихад төгс гэдэг ганц үг байгаа. Чаашлах юм бол бидний бодохын аргагүй асар гайхалтай зүйлс Тэнгэрийн хаанчлал тэнгэрт байгаа. Тэгэхээр Бурхны хаанчлал гэж ярьж байгаа нь тэр тэнгэрт Бурхны хаанчлал байдаг. Асар гайхалтай бидний ойлгохын аргагүй сюрпрайзууд тэнд байх болно. Тэгээ бидний жинхэнэ гэр байхгүй юу? Энэ дэлхий бол бидний жинхэнэ гэр биш. Тэгэхээр бид жинхэнэ байх ёстой газартаа бид эд хөрөнгө хураах хэрэгтэй гэсэн санаа Есүс ярьж байгаа. Яг байх ёстой жинхэнэ түрүүний Лук 12:16-гийн 21 дээр юу гэлээ? Эд хөрөнгө асар их хөрөнгө хураасныхаа дараа тэр баян хүн яалаа. Багтахын аргагүй хөрөнгөтэй болох үедээ ямар арга ухаан сэтсэн бэ гэхээр байгаа амбаараа нураагаад илүү том олон амбаар барья гэдэг тийм л юм ярьж байгаа. Тэгээд барьдаг. Тэгсэн чинь Бурхан юу гэж хэлдэг вэ гэхээр тэгэж хэлэхээс өмнө тэгж хэлчээ дараа нь юу дэгүүлээ нөгөө баян хүн чинь. За одоо ингээд хангалттай бүх насаараа эд хөрөнгөтэй болчлоо. Одоо амар, зугаац, нариг гэж хэлдэг. Дотороо боддог. Гэтэл тэр амин тэр шөндөө Бурхан амийг нь авдаг. Гэтэл одоо бидний Есүс биднэрт хэлж байгаа тэнгэрт эд хөрөнгө хураа гэж хэлж байгаа нь түрүүний баян хүний оронд ингээ боддоо. Жинхнээсээ бид мөнхөд гэрхтээ түрүүний хүн шиг. За одоо өстой бүх насаараа гэж ярихаа оронд бид нэр мөнхөд гэж ярина. Тэгээд амар гэд тэнд амарна. Тэнд бид зугаацсан, цингэн, хүссэн юм хийн. Тэнд тэгээ бидний хүсэлч өөрөө наан цэвэр болцсон хүсэл яриад байгаа шүү. Одоогийн энэ бузар муу хүсэл биш. Тэгээд тэнд бидний хүсэл маань мах бодийн дагуух шунал элдв янзын тачаалын дагуух хүсэл тэнд байхгүй. Сүнслэг гайхалтай хүслүүд байх болно. Тэгэхээр тийм төрлийн зугаат цингэх юм ярьж байгаа шүү. Бид нар магадгүй ойлгоход хэцүү байх. Тэгэхээр тийм гоё одоо жинхэнэ амар гэдэг шиг мөнхөн өстө очиод одоо жинхэнэ амрыг цуглуулсан эд хөрөнгөөрөө тэнд мөнхөд эдэлж амьдрий гэж ярих байхгүй. Жинхнээсээ тийм эд хөрөнгө яриад байгаа. Тэгэхээр Есүс тэгж ярьж байна. Харин өөрсөддөө буюу энэ өөрсөддөө гэдэг үг хിവэр байгаа зү. Энэ дээр хардаа өөрсөддөө гэсэн. Энэ дээр ч гэсэн өөрсөддөө. Тэгэхээр яалтчгүй одоо би энэ дээр бичсэн. Биччихв хаана бичээг юм уу? Эд баялаг хураах. Би энэ дээр бичснээ айлгсан юм байна. Хувь хүний эд хөрөнгө байхгүй. Хувьчилсан. Яг надад зориулагдсан эд хөрөнгө. Тэгэхээр ийм гоё гайхалтай шудраг Бурхан тэгээд мөнхөд би одоо нэг ийм нэг бас хэллэг та сонсч ирсэн бол байгаа. Яг тэгээ жинхэнэ одоо иймэрхүү санаа би яг ямар үгээр илэрхийлсэнийг мартчихж иймэрхүү санаа байгаа шүү. Хамгийн сайн бизнесмен тэ жинхэнэ одоо юу гэдэг ямар бизнест ямар одоо ашигтай зүйлд хөрөнгө оруулахаа мэддэг хүн бол Тэнгэрийн хаанчлал тэнгэрт хөрөнгө хураахаа мэднэ гэсэн нэг иймэрхүү санаа. Гэхдээ би жоох яг бүрэн гой хэлж чадахгүй байна. Ерөнхийдөө бол яг энэ Матай 6-гийн 20 дээр хэлдэг зүйлийг хэлж байгаа байхгүй юу? Энэ дэлхий дээр бид нар бизнес хийгээд ер нь хэлэх гээд байгаа санаа нь энэ дэлхий дээр бизнес хийгээд бид нар ингээд ашигтай бизнес, ашигтай компани, ашигтай үйлдвэрлэл ингээд хөрөнгө оруулж болно л тоо. Тэд нар чинь бүгд яг түрүүний ярьж байгаа 19 дээр байсанчлан нөгөө нэг хэвэн хорхоо зэвд сүйтгэгддэг, хулгайчид алддаг тийм мэд хөрөнгө байхгүй. Тэгээд бид нарыг шуналд хөтлөн. Тэгээд жинхэнэ энэ дэлхий дээр ирсэн зорилгоо бид мартаж эхлэн гэсэн тийм мэд хөрөнгө. Харин гэхдээ хөрөнгө оруулах боломжтой юм байгаа. Бид хөрөнгө оруулах тийм нэг цаана бүр гайхалтай эд хөрөнгө, ашигтай бизнес, ашигтай одоо юу гэдгийг хөрөнгө оруулалт үйлдвэрлэл байгаа. Тэр нь хаана гэхээр мөнхөн улс таахгүй. Маш бодиттой. Тэгээ яг таны нэр дээр данс гэдэг шиг таны нэр дээр эд хөрөнгө хураагдана мөнхөд. Гэхдээ одоо тэрийг нь яриаг байгаа шүү. Мөнхөд яг ямар эд хөрөнгө гэдгийг гэхдээ яг надад ховчлсан эд хөрөнгө. Тэгээ тэр нь бодиттой эд хөрөнгө ярина. За тэгээ бүгдээрээ цаашаа харъя л да. Тэнгэр гэдэг дээр бол тийм ярьсан. Эд баялаг гэдэг дээр бидний эд баялагаас өөр. Тэгээ
мөнх ам гэдэг бол ерөнхийдөө эд баялаг гэсэн санаа байгаа юм. Тэгэнгүүтээ дагалдагч байх гэдэг эд баялаг. Дагалдагч байх гэдэг дээр бас эд баялагын санаа байгаад байгаа юм билээ. Хаанаас энийг гаргаж байгаа вэ гэхээр Матай 19-ийн 16-аас 22-оор гаргасан. Гэхдээ би эхлээд ингэж харъя. Тэр тэнгэр дэх эд баялаг энэ дэлхийн эд баялагаас яагаад өөр юм гэснийг тийм ямар байдлаараа өөр юм гэдгийг илэрхийлсэнийг ишлэл байгаа. Бүгдээрээ Илчлэлт 21-22, 19, 18 болон 22-ыг харъя. Илчлэлт. Илчлэлт 21-ийн 18-ыг харъя да бүгдээрээ. Хэрмийг энэ Тэнгэрийн улсын шин одоо энэ гарчийг хардаа та. Шин Иерусалим буюу шин бидний гэр байгуулагдах бидний шин гэрийг хэлж байгаа шүү. За 18-ыг харъя. Эцсийн өдрүүдэд болох зүйлийг хэлдэг үзэгдлээр хэлсэн ном шүү дээ, Илчлэлт ном чинь. За бүгдээрээ 18-ыг уншия л да. За бидний шин гэрийн маань хэрмийг нь гаднах хэрмийг нь хаш чулуугаар хийсэн бөгөөд хот нь шил мэт тунгалаг шижир алт ажээ. Өнөөдөр бид байшингаа юугаар барьдаг вэ? Тоосгаар барьдаг, модоор барьдаг, шавраар барьдаг. Тэгэхээр шавар, тоосго, мод маань байгалаас ирдэг үнгүүл зүйл те. Тэрнээс гадна тэрүүгээр бид нар өнөөдөр машин юм уу худалдаж авч чадах уу? Эсвэл хоолнд худалдаж авч чадах уу? Яг бартер хэрэглээ байгаа. Гэтэ юу хэлэх гээд байна вэ гэхээр хамгийн гол нь нөгөө алт яриад байгаа зү. Өнөөдөр чи алтны ханшаар мөнгө төгрөгийн юм хүм яригддаг штэ те. Тэгэхээр алт гэдэг энэ ойлголт, алт, очир, алмаз гэдэг энэ ойлголт түрүүн хаш чулуу гэдэг байгаа тийм. Эн чинь энэ дэлхий дээр байгаа эд хөрөнгөний хамгийн тэр нэг тодорхойлох гол нэгж материал нь шүү дээ. Гэтэл Тэнгэрийн улсад тэр нь юу болж хувирж байна. Тэгээд цааш нь 21-ийг бүгдээр уншия. Илчилт 21-21. 12 хаалга нь бидний амьдрах гэрийн тэр Тэнгэрийн хаанчлалын 12 хаалга нь 12 сувд ажээ. Хаалга нэг бүр нь нэг сувд байсан бөгөөд хотын гудамж нь бидний гიშгэх чулуун шална гэсэн үг. Шил мэт тунгалаг шижир алт байв гэж байгаа сте. Тэгэхээр бидний зүгээр Тэнгэрийн улсад байдаг зүгээр л бидний газар нь зүгээр л шижир алт байна гэсэн үг. Энэ дэлхийн нөгөө нэг эд хөрөнгө чинь Тэнгэрийн улсад зүгээр яг бодиттой юм чи ярьж штэ. Зүгээр алт гэсэн үг. Тэгвэл жинхэнэ эд баялаг хураагаад байгаа эд баялаг нь юу байж таарах вэ бүгдээрээ бодъё л да. Яг тодорхой юм бол хэлсэн юм бол байхгүй гэж би хараад байгаа. Тэр нууц surprise маягаар үлднэ гэсэн үг. Гэхдээ тэр нь яалтчгүй маш бодиттой хөрөнгө байна. Тэгээ тэр хөрөнгө нь мөнхийн мөнхөд хэрэглэгдэхэд тэр хөрөнгө үнц нь нөгөгднө гэсэн үг. Тэгэхээр та жинхэнэ эд хөрөнгө чинь тийм зүйлийн төлөө бид яв гэж Иесус хэлж байгаа зү тийм Матай эд 20 дээр харин өөрсдөдөө эд баялагийг тэнгэрт хураа. За энэ тэнгэрт хураахын тулд одоо тэгээ учир нь тэнд ингээ те хэвэн хорхоо яд гэдэг үү. Тэгээ тэнд хураахад хардаа найдвартай аюулгүй байхгүй юу? Мөнхөд хэрэглэнэ. Тэгээ тэр эд хөрөнгө нь байр суурь яригдана. Найдвартай аюулгүй гэдгийг түрүүн ярьсан те цаг хугацааны хэмжигдэхүүн цаг хугацаа тэнд яахгүй. Тэгээд бид яг өөртөө хин нэгэн хулгайчид алдахгүй. Би яг мөнхөд өөртөө л хэрэглэнэ гэсэн үг. Тийм найдвартай одоо банкны систем ч юм шиг те гой өөрөмсөлж ойлгуул. Тийм гайхалтай эд хөрөнгийг Есүс тэрний төлөө энэ дэлхий дээр амьдраа гэж ярьж байна. За тэгвэл эд баялагын юу юм бол? Бүгдээрээ Матай 19-ийн 16-аас 22-ыг бүгдээр харъя. Матай 19-ийн 16-аас 22 дээр 19-ийн 16-аас 22 дээр зүгээр юу байгаа? За байж байгаарай. 16-аас тийм ийм байгаа. Зүгээр нэг ийм байгаа байхгүй. Нэг хүн ирэнгүүтээ нэгэн хүн ирээд Есүст багшаа мөнх амийг өвлж авахын тулд би ямар сайн юм хийх вэ гэж асуухад Есүс чи надаас юунд сайн юу болохыг тухай асууна вэ? Сайн зөвхөн ганц байдаг. Чи амьтаа болохын тулд хүсэж байгаа бол тушаалуудыг сахи. Гэхдээ энэ бол яг Есүс Христ шинэ гэрээг байгуулахаас өмнөх үйл явдал та. Гэхдээ гол хэлэх гээд байгаа санаа нь бол миний ойлгож байгаагаар бол хардаа та ингэж хааш нөрөө судлаарай. Ойлгож байгаа нь бол хардаа мөнх ам гэснийг ойлголт байгаа даа байхгүй юу? Мөнх ам нь өөрөө мөнх ам тэр одоо энэ дээр байгаа. Яг ингээд мөнх амтай болохын тулд тийм хийгээрээ тушаалуудыг сахиараа гэж байгаа. Тэгсэн чинь дараагаар нөгөө хүн чинь энэ бүхнийг би сахисан. Надад өөр юу дутагдж байна вэ гэж байгаа. Тэгсэн чинь Есүс хардаа чи төгс байхыг хүсэж байвал явж хөрөнгөө ядуусдаг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болноо. Хөрөнгөө ядуусдаг гэж байгааз. Энэ дэлхийдээ цуглуулсан эд баялгаа ядуусдаг. Тэгэх юм бол тэнгэрт эд баялагтай болно гэж хэлж байна. Тэгээд ирж намайг даг гэж байгаа сте. Өөрийг нь хүлээд байгаа, өөрийг нь эд баялагтай болоход саад болж байгаа тэр зүрхийг нь эзэмдэж байгаа зүйлийг байхгүй болгоод тэгээд намайг даг гэсэн санаа.
Тэгэхээр Есүсийг дагж байгаа тэр амьдрал дагалдагч гэж би бичсэн байгааз. Дагалдагчийн тэр амьдрал л нь шүү дээ, тэ. Биднэрт эд хөрөнгө хураах тэр гол хөрөнгө оруулалт чинь тэнд байхгүй юу? Бид нар эхлээд энэ дэлхийн амьдралынхаа эзэн, амьдралын маань эзэн, амьдралынхаа зорилго нь эд хөрөнгө, мөнгө, санхүү, тэ. Энэ дэлхийлэг тэр амар тайван байдал, энэ дэлхийлэг эд хөрөнгө, нэр хүнд, тэр байр суурь гэдэг энэ зүйлээ бид нар хаяад тэгээд Есүсийг дагах гэсэн санаа. Тэр нь одоо цуглаанд үйлчлэл гэдэг юм яриагүй шүү. Амьдралаараа Есүс Христийг хэлсэн, Есүс Христийн тэр хийж яаж амьдрсан тэр амьдралыг нь өөрийнхөө амьдралдаа хөрвүүлээд тэгж амьдрна гэсэн санаа. Тэгээд Есүс Христийн биднэрт үйлд гэсэн зүйлийг нь үйлдэж амьдрна. Тэр нь одоо дараа нь удахгүй бид уншина. Тэгэхээр эн чинь өөрөө энэ нэгэн зориулт чинь өөрөө бид Матай энэ дэр хэлж байгаа. Матай 6-гийн 20 дээр хэлж байгаа эд баялагийг тэнгэрт хураа гэдэг энэ хураах гэдэг энэ үйлдэл ч өөрөө тэр байгаад байгаа байхгүй юу? Эд баялагийг тэнгэрт хураах гэдэг үйлдэл маань өөрөө эхлээд бидний зүрхийг эзэмдэж байгаа буруу зүйлсээ одоо маргааш нөгөөдөр маргааш бас хэдүүлээ үзнэ. Хоёр эзэн зэрэг үйлчлэхгүй байх талаар. Тэгэхээр тэр зүйлээ бид нэг зүйлээсээ салаад тэгээд өөр нэг зүйл буюу Есүс Христийн дагах амьдрал байгаа. Энэ Есүс Христийн дагах амьдрал маань өөрөө бидний одоо түрүүний яриад байгаа хөрөнгийн бизнесийн ойлголтоор бол ашигтай 8-нд ашигтай бизнест хөрөнгө оруулж байгаа хэлбэр байхгүй юу? Тэгэхээр үнэхээр тэгээд түрүү хэлсэн шүү дээ, мунхаг нэгнэ гэж тэр энэ дэлхийн хамгийн ашигтай бизнесмен тэр баян хүнд хэлж штэ. Мунхаг хүнэ гэж хэлж байгаа байхгүй юу? Энэ дэлхийн тэр мэрэгэн ухаан бурхны хувьд ийм мунхаглал байгаа. Яагаад вэ гэхээр оройн үхэж байгаа штэ. Оройн үхэж байгаа мдэггүй гол нь. Оройн үхэхэж мэдэхгүй гэдгээ хүн мэдчих хэрэгтэй байхгүй ядаж. Хизээ үхэхээ мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрж байгаа хүн чинь мунхаг биш гэсэн үг. Гэтэл тэрийг ч боддггүй хүн чинь мунхаг бас таарж байгаа. Мөнхөд амьдрах юм шиг өнөөдөр бизнесмен элдв алдар нэрийн төлөө ингээл те янз бүрийн улс төр ингээл бизнесмен ингээл янз бүрийн юм хийж явж байгаа. Гэтэл жинхэнэ эрэл хайгуул хийх ёстой юм нь мөнхийн хувь тавилангийн талаарх ойлголт. Тэгэхээр тэрийг ойлгоно мэдээд тэрний төлөө яваад тэгээд тэрний асуулт хариулт эрэл хайгуул донд олддог зүйл нь юу вэ гэхээр Есүс байхгүй юу? Би бол зам үнэн ам. Гуй тэгвэл та нарт өгдөн. Ирж хаа тэгвэл та нар олно. Тогш тэгвэл та нарт нээгдэн. Матай 7-гийн 7 дугаар ишлэлд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нэг олдох юм чинь өөрөө Иохан 14-ийн 6 дээр байгаа зам үнэн ам чинь Есүс байхгүй юу? Тэгэхээр Есүсийг тэгээд Есүсийн амьдралаа араас нь дагах энэ амьдрал чинь өөрөө хамгийн бодтой хөрөнгө оруулалт. Мөнхийн улсад мөнхөд амьдрах надад 40 жилийн хугацаа үлдсэн байх энэ дэлхий дээр. Магадгүй та чинь би зүгээр дундаж насыг бурхан хэлсэн байгаа шүү дээ. Дундаж нас бол за 120 гэж ярьсан, бас 70 гэж ярьж байгаа. Ер нь нэг 70-аас 100 орой хавцаа энэ дэлхийн хүн болгон тэгж л амьдрна. Тэгэхээр 120 гэж зүгээр мөрөөдлөө би 120 наслахгүй л дээ бид нар. Яагаад вэ гэхээр тэрний төлөө би өнөөдөр хөдөлмөрлөж юм хийгээгүй. Идэж уухтай өмсөж зөөх амархаа зохицуулж чадаагүй. Тийм учраас багал наслана гэсэн. Тэгэхээр тэгж наслаа гэхэд өөрөө цаана тэр мөнхийн тэр нэг гайхалтай зүйлийг тэр наслах хугацаанд тэр мөнхийн тэр гайхалтай зүйлийн төлөө өнөөдөр хөрөнгө оруулах тийм л зүйл яригдж байгаа ерөнхийдөө. Тэгэхээр Матай саяны 19-16-аас 22 дээр бол гол хэлсэн санаа энэ дэлхийг чинь чамааг тэр шунал чамаа биднийг хаагаад байгаа, халахлаад байгаа бидний мөнхийн хувь тавиланда тэр энэ дэлхий дээр нэг 40 жил амьдрна. Тэрнийхээ 40 жилийн төлөө амьдрахад цаана 4,000 жил биш, 4 сая жил биш, 4 тэрбум жил биш. Хязгааргүй шүү дээ. Тийм мөнх амьдрахад мөнхөд эдэлж хэрэглэх эд хөрөнгө яриад байгаа байхгүй юу? Дуусахгүй эд хөрөнгө. Тэгэхээр тийм эд хөрөнгийн төлөө 40 жилөө зарцуулна л гэсэн үг. Энэ бизнесийн ухаанаар ч гэсэн гайхалтай хөрөнгө оруулалт биш гэж юу? Тэгээд бас нэг гайхалтай зүйл нь ингэж зарцуулж явахдаа бид энэ дэлхий дээр бодиттой өрөөгөөж идлээ шүү дээ. Өнгөрсөн өчигдөр бид нар зөвхт байдлыг үйлдэхэд юу гэлээ? Нууцсаар зөвхт байдлыг хийх үед бурхан маань нууцсаар хардаг бурхан маань бүх нууц хийгдсэн зүйлсийг олж илрүүлээд ямар ч бидний сайн үйл бурханы мэдлээс гадуур өнгөрөхгүй бүгдийг нь бурхан мэдж байгаа. Тэгээд шагнахтай openly буюу ил тодоор шагна гэж байгаа шүү дээ. Энэ дэлхий дээрээ шагнана. Харин тэгээд өнөөдөр болохоор мөнхийн улс бүр эд баялах хураах дахиад энэ дэлхий дээр шагналаа авч амьдрангаа дээр нэмээ дахиад мөнхийн улсад
тэр нь дахиад бүр мөнхөд хэрэглэгдэх эд баялаг болж хоримтлагдана гэж шүү дээ. Ийм гайхалтай амьдрал өгөөд байхад яриад байхад ном мань мэд шиг зүгээр нэг дорой нэгэнд хүртэл эзэн ингээд нээлттэй Библийг ингэж өгөөд ойлгох ухаар ийм гоё тодорхой бэлэг ухаантай байх албагүй. Ийм зүгээр хүний ухаанд ойлгохоор ингээ ярихад л ойлгоол амьдрал үлдсэн хэдхэн жил бид нэр ардчилсан нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө амьдралаараа ингээд амьдрал хэдхэн жилийн амьдралаараа амьдарч л да. Гайхалтай амьдралыг бурхан. Тэгээ энэ дэлхий дээр бид нар зовж амьдраад яана гэж хэлээгүй шүү дээ. Энэ дэлхий дээр ивэл ерөөл амар тайван аз жаргалаа эдлэн шүү дээ. Гэхдээ мэдээж хавчигдах үе байгаа. Хавчигдах тэр зүйл чинь хүртэл өөрөө жаргал гэж ерөөхдөө байгаа шүү дээ. Ягаад гэхээр хүн чинь зөвхөн махбод биш, сэтгэл биш шүү дээ. Сүнс. Тэгээ бид сүнсээр оршигч болсон. Тэгэхээр тэр сүнсийнхаа төлөө амьдрна гэдэг чинь бидний махбод хэцүү байсан ч сүнс маань аз жаргалтай байхад яг инх тайван би аз жаргалтай гэж хэлж чадах тийм харьцаа тийм болно гэсэн. Махбодын орил, махбодын эрх ашигаас сүнслэг зүйл маань даваад ирэхээр би өөрөө урд нь бол эсэргээр байсан шүү дээ. Христ итгэл ирэхээс өмнө. Одоо бол би бол жинхэнэ сүнслэг бие гэж ярьдаг болно гэсэн үг байхгүй. Тийм учраас нөгөө амар тайван гэдэг ойлголт чинь тэр. Тэгэхээр ийм юм ярьж байгаа. За тэгэнгүүтлээ хураахта Есүсийг дуурайх амьдрал Матай одоо бүгдээр харъя л да. Түрүүн бүр яг тодорхой. Тэнгэрийн улсад тэгвэл мөнхийн улсад, Тэнгэрийн улсад Есүсийг дагах амьдрал нь, Есүсийн дагалдагч амьдрал нь Тэнгэрийн улсад эд хөрөнгө, эд баялаг тэр шагналын амьдрал гэж яаж хэлэх гээд байгаа юм бэ? Яаж ойлгох юм бэ? Яг уу сая бол Матай 19-ийн 16-аас 20 дээр хэлсэн шүү. Дахиад би батлая. Библиэлд байгааг нь Матай 16-гийн Матай 19:16-аас 21 дээр хэлж байгаа Тэнгэр тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Үүний хийх хоёр юмных нэг нь эд баялгаа хөрөнгөө, дэлхийлэг эд хөрөнгөө, дэлхийлэг зүрхий чи эзэмдэж байгаа зүйлээ зараад ядуустдаг. Энд чинь хүртэл сайн зөв төлөл болж байгаа зү. Энийгээ шагналаач аавна. Тухайн энэ дэлхий дээр амьдарч их та. Тэгээд намайг даг гэж байгаа. Дагалдагчийн амьдрал. Тэгэх юм бол тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгвэл дагалдагчийн амьдрал нь юу юм? Яг хөрөнгө оруулж байгаа хэлбэр нь юу юм бүгдээр харъя. Матай 28-ийн агуу захирамж дээр байгаа. Матай 28:18 бүгдээр уншия. Есүс төхөж ирээд тэдэнд дагалдагч нартаа хэлж байна. Одоо энэ ишлэгийг хараарай. Тэнгэр гэж байгаа сте. Нөгөө тэнгэрт байгаа тэр жинхэнэ бидний банк гэсэн үг. Банк жинхэнэ бидний орон байр гэр. Нөгөө нэг түрүүн Йохан юун дээр байсан түрүүний баян хүний нөгөө нэг амарч зугаа цэнгэх тэр газар нь чинь тэнгэр байхгүй юу. Тэгэхээр хэлж байна. Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг гэж байгаа сте. Надад өгсөн, Есүст өгсөн. Бүх эрх мэдэл дотор чинь эд хөрөнгө орж байгаа. Эд хөрөнгө тэр байр суурь, эрх мэдэл тэр хүч чадал бүх юм орж байгаа. Тэгэхээр тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн гэж байгаа сте. Нөгөө бусдаар өөдүүлэгдэх хэв. Тэгэхээр Есүс хин өгсөн юм? Бурхан аав нь өгсөн. Гурвуулаар орчигч Бурханы тэр төгс гайхалтай төлөвлөгөө чи энд хэрэгжээ дууссан Есүс. Тэгээ одоо бүх зүйлээ хийж дуусчаад тэгээ Есүсийн нэрээр тэр эрх мэдэл, эд хөрөнгө бүх зүйл байгаа. Ийм гайхалтай ар тал, давуу тал хаантай болцсон учраас иймээс та нар яв гэдэг үг хардаа эрэл хайгуул хий, хүмүүсийн төлөө гар, хүмүүсүүд рүү оч, хүмүүсүүдээс асуу, хүмүүсүүдэд гараа сунга, хайрынхаа тэврэлтэй дэлг яв, бүх үндэстнийг дагалдуулагтун. За одоо эндээс хардаа бүх үндэстнийг гэж байгааз бүх дэлхийг эн чинь хүртэл зоригтой Христийн 2 дахь ирэлтийн төлөө энэ бүх зүйлсийг дуусгахын төлөө бүх үндэстнийг дагалдуулагтун. Сайн мэдээ тараа гэж хэлээг байгааз дагалдуулалтын дотор ч угаасаа хамгийн ихнийхэн сайн мэдээ орно. Гэхдээ сайн мэдээ тараагаад болчдөг гэсэн юм угаасаа байхгүй. Байнга хэлж байгаа шүү дээ. Бүх пасторууд маань Библи байнга хэлж байгаа. Хаанчлалын зорилго бол дагалдуулалт юм аа гэж хэлж байгаа. Тэгээд хардаа бүх үндэстний дагалдуулагтун эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ. Энэ эцэг хүү ариун сүнс гэдэг чинь авралын төгс төлөвлөгөө. Библийн төгс уялдаа холбоо. Том нэгдсэн зураг гэсэн санаа байгаа шүү энэ цаана. Тэгэхээр эндээс гаж урсгал үүсэх боломжгүй байхгүй юу? Энэ эцэг хүү ариун сүнс гэдэг байгаа энэ том авралын том зураг Библийг томоор нь ойлгодог хүнээс хүнийг хинч хизээч гаж урсгал руу хуурч чадахгүй. Ягаад тэр гаж урсгал чинь маш тийм мунхаг ойлголт шүү дээ. Тэгэхээр хардаа эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ. Та нарт
Тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заах ойлголт те дагалдуулах тэдэнд Есүсийн ярьсан бүгдийг үйлдэлсэн бүгдийг тэдэнд бид заах үүрэгтэй байхгүй юу? Эдгээр зүйл чинь бид юуны төлөө гэдэг байгаа юм? Зүгээр нөгөө нэг те манай бидний хамаатан садан ч юм уу найз нөхөд маань хэлдэж штэ. За одоо болоо хангалттай явлаа штэ. Нас чи яваад байна штэ. Одоо амьдралаа бодоо гэж ярьдаг. Харин бид амьдралаа бодоод байгаа байхгүй юу? Бодож байгаа учраас бид хамгийн зөв сонголтоо хийгээ яваад байгаа юм байхгүй юу? Тэд нар болохоор за одоо чи орон байр алга, хань ижил алга. За энэ жоохон өөр санаа. Гэхдээ бас цаана байгаа шүү дээ. Паул хэлсэн санаа. Үр хүүхэд чалга, хань ижил чалга, орон байр чалга, бизнес чалга, чамд машин чалга, банкнд чинь над шиг хэдэн сая төгрөг байгаа мó алга. Тийм байж чи юу хийгээ яваад байгаа юм бэ? Би шашин амьдрал байхын зөвлөдөг. Гэхдээ эн чинь бас ингээ баланстай байлдаа гал ингээ баахан юм. Нөгөө эдэн цэцэрлэгт могоо эдэнийг яаж Еваг яаж хуурлаа. Яг тиймэрхүү санаа хэлнэ. Үнэн л дээ. Гэхдээ энэ үн чинь өөрөө жинхэнэ үннийг дадлсан үнэн байхгүй юу? Тэгэхээр худлаа болно гэсэн үг. Альва үнэнгүүдийг одоо сатаны нэг арга мэхийг ойлгож ухаас арга мэхээ тантай хуваалцъя л да. Сатан ингэж ажилдаг. Шууд хизээч сатан биднийг худлын үгийг барьж ирдэггүй. Тэгвэл хүн өөрийнх нь эрүүл ухаан логикороо шууд олоод мэдчихнэ. Тэгэхээр энэ хамгийн сайн дайралт тактик болохгүй. Тийм учраас сатан ингэж дайрахгүй. Сатан нэг үннийг авчирч хэлдэг байхгүй. Гэхдээ энэ үнэн хардаа тухайн яг зүйл дээр хам сэдв нөхцөл дээр тохирохгүй мөртлөө өөр нэг зүйл тохирох үннийг тухайн хам сэдв тохирохгүй үннээр ингэж хэлдэг. Гэтэл хүн хардаа ялгах салгах ариун сүнсний ухаан байхгүй үед хүн яадаг вэ гэхээр магадгүй өчигдөр ярилцсан үнэн байж болно. Өчигдөр ойлгож ухаарсан. Магадгүй өчигдөр ариун сүнсний ойлгуулж ухаарсан үнэн шүү. Библиэс судалсан нэг үннийг сатан гаргаж ирээд өнөөдөр өөр нөхцөл байдал дээр ярьдаг байхгүй. Тэгэнгүүт нөгөө мунхаг ариун сүнсээ сонсч чаддаггүй мэрэгүү ухаан бурхнаас гуйж авч явж ариун сүнсээр сүнсэндээ ядуу тэр амьдралаар заншаагүй хүмүүс яах вэ гэхээр зүгээр нь ухаанаараа бодно гэсэн үг. Сатан тэр ухаанд нь зориулж мэхэлж байгаа учраас бодонгууд нэрэн ч өчигдөр ухаарсан үнэн шүү дээ. Библийн дагуу ариун сүнс тэгж хэлсэн. Тэгэхээр өнөөдөр яалчгүй үнэн шүү дээ гэж хэлнэ. Гэтэл тэнд яаж байгаа гэж уг нь өнөөдрийнх нь нөхцөл байдал дээр нь өөр нэг үнэн байгаа байхгүй. Тэгэхээр сатан юу хэлэх гээд байна вэ гэхээр сатан яаж ажилдаг вэ гэхээр нэг үннийг одоо А нөхцөлд тохирсон Б гэдэг үннийг үнэн байлаа гэж бодоход шаал ондоо В нөхцөлд зориулсан Г гэдэг үннийг авчирч А дээр тавина гэсэн үг. За толгойч эргүүлсэн нөгөө гол нь хэлэх гээд байгаа санаа нь тохирохгүй үннийг тухайн цагт гаргаж иж санал болгодог л гэсэн үг. Тэгэхээр найз нөхөд маань юу хэлдэг вүлээ? Үнэн шүү дээ. Бас мэдж байгаа угаасаа энэ амьдралын үнэн шүү дээ. Байр савтаа болох ёстой тий. Тэр амьдралаа бодгээд байгаа те энэ дэлхий дээр амьдрахдаа идэж уух юмаа бодох хэрэгтэй гэд. Би үсэж өгөхгүй шүү дээ. Би орон байргүй би амьдрахгүй. Амьдарч л байна шүү дээ. Гэхдээ бид нар тэдний ярьдгаас цаад үнэнг нь мэдж байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр бид тэдний хойноос нь хөөцөлдөд байгаа үнэн чинь өөрөө биднийг сохлох аюултай. Тэгээ түрүүний ярьсан нөгөө шунал, элдвийн шунал чинь биднийг жинхэнэ үннээс холдуулах, сохлох аюултай гэдгийг бид мэдж байгаа учраас жинхэнэ гайхалтай хамгийн сайн хөрөнгө оруулах зүйлдээ бид хөрөнгө оруулж явж байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр энд ярьж байна. Есүсийг бид дагаад явж байгаа. Тэгээд та нар яв бүх үндэстнийг дагалдуулах тун бид бусдыг дагалдуулахын тулд бид Есүсийг дагахад сураад явж байна нэгдүгээрт. Тэгээд цааш нь бид энэ эцэг хүү ариун сүнс буюу тэр том нэгдсэн ойлголтыг бид олж мэдхийн тулд судалж явж байна. Үүнийхээ хажуугаар бид Есүсийн та нарт заасан тушаасан тушаасан зүйлсийг нь ойлгож ухаарах гэж судалцаад явж байна. Энд чинь асар чухал хөрөнгө оруулалт байхгүй юу? Тэгээд сахин биелүүлэхийг тэдэнд бид өөрсдөө ихэд сахин биелүүлэхийн төлөө явж байна. Тэгээд бусдаа заахын тулд явж байна. Энэ бүгд чинь зориулалт болгон дандаа цаанаа хөрөнгө хурааж байгаа гэж хэлж болно зүгээр. Хүний ухаанаар бүгдээрээ бодъё л та. Ийм л ухаан зориулж ярьж байгаа юм чинь. Гэхдээ Библиэлд одоо хүртэл Тэнгэрлэг Эрдэнэс хөрөнгө бол яг энэ юмаа гэж хэлсэн юм байгаа эсхийг та байгаа бол хуваалцаарай. Гэхдээ энэ дээр бол үргэлж Есүс би бол нууцлаг байна гэж би итгэж байгаа. Яагаад гэвэл хүний оюун ухаан чинь дандаа нэг тийм нэг юм баримт ярьдаг те нэг юм энэ бол Тэнгэрлэг эд хөрөнгөө хэлчихээр одоо түрүүн Эрдэнэс одоо энэ дэлхийн Монголын эд хөрөнгө бол төгрөг шүү дээ. Төгрөгийн тэр цаас тэр шиг нэг ийм юмгээ хэлчих юм бол Америкт байдаг хүн тэгээр юу гэв? Тэгвэл монголчууд л Тэнгэрийн хаанчлалд орох юм уу ч гэдэг юм уу те. Одоо юу гэдэг юм? Эсвэл бол ямар ч мөнгө хэрэглэдэггүй овгийн Африкт байдаг ч юм уу мөнгө хэрэггүй амьдардаг хүмүүс өндөө байгаа шүү дээ. Амьдарч болдог. Тэгэхээр тэд нар маань
Тэгвэл надад мөнгө хэрэггүй шүү. Тэгэхээр Тэнгэрийн хаанчлал би ороод ирэхгүй маань гэх юм уу зүгээр. Иймэрхүү яриадаг учраас миний бодлоор Библиэлд байхгүй байх гэж бодож байна. Яг Тэнгэрлэг эд хөрөнгө бол ийм гэж хэлээгөө. Гэхдээ гол хэлж байгаа юм бол мөнх амин өөрөө эд хөрөнгө хэлж байгаа. Дээр нь нэмээд дагалдагчийн амьдрал. Мөнх амиараа бид нар дагалдагч болоод мөнх амийг авч сайн мэдээг авч амьтай болоод Есүс Христээр тэгээд Есүс Христээр амьтай болсныхаа дараагаар нь Есүс Христийг дагаж явах энэ процесс донд чинь яг хүн болгонд хэрэгтэй тэр гайхалтай хөрөнгө нь тэнгэрт хураагдж байгаа. Ийм санаа хэлж байгаа. За тэгээд 21 дугаар ишлэгийг бүгдээр харъя. 21 дээр эд баялагч нь хаан байна. Зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно гэж байна. За одоо эндээс бүгдээрээ яг эд баялаг бол тэр гэж хэлээгүй ч гэсэн эд баялагын нэг тийм юг одоо юу гэдэг үнэрийг нэх юм уу? Эд баялагын нэг тийм эд баялгаа бид мэдрэх боломжтой гэх юм уу? Яг эд баялгаа одоо энэ дэлхий дээр амьдарч байхдаа харж чадахгүй, Христийг дагаад явж байхдаа эд баялгаа бид харж чадахгүй ч гэсэн тодорхой яг тийм гэж хэлж чадахгүй ч гэсэн тэнд хураагдж байгаа эд баялгаа бид мэдэрч чадна. Зүрх сэтгэлд минь байгаа. Тэгэхээр одоо энэ дээр хардаа хоёр үнэн байна л да. Нэг үнэн байна л да. Эд зүрхэнд байдаг тэр эд баялаг ер нь яриад байгаа шүү. Зүрхэнд байдаг үн цэнийг ярьж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр үн цэнийг бол үн цэн бол ерөнхийдөө Тэнгэрийн хаанчлалын эд баялаг гэж хэлж болно. Эд баялаг. Одоогийн байдлаар ингээ ойлгочод ер нь болно гэсэн үг. Библиэлд байгаа учраас эд баялаг чинь хаан байна. Зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно. Тэгэхээр хардаа одоо та зүгээр бодоорой. Таны асар их зовж тарчилж те хөлс хүчээ зориулж олсон эд хөрөнгөө та нэг сейфэнд хадгалаад нэг өрөөндөө хийдсэн байлаа гэж бодоход тэр өрөө таны хувьд асар үнцэнтэй байна. Галт төмөр гарлаа гэж бодоход та хамгийн түрүүнд тэр өрөө рүүгээ явна гэсэн үг. Тэ? Нэг иймэрхүү маягийн би яаж нэг зүгээр бууж байна. Миний хамгийн үнцэнтэй зүйл хаана байна? Тэнд миний зүрх сэтгэл байна гэсэн үг. Тийм уяатай гинжин холбоо ингэж холбоостой байна гэсэн. Энэ дэлхий дээр өнөөдөр бид нэр эд хөрөнгийн мөнгө санхүүгийн хойноос явж байгаа мэт харагддаг ч гэсэн магадгүй баян Христэд итгэгч хүмүүс байгаа. Тэдгээр хүмүүс баян гэж харагдаад хөнднөөс бид нар шууд шүүгээд энэ хүний эд хөрөнгө зүрх сэтгэлд нь эд хөрөнгө нь л байгаа. Баян ухраас ч гэдэм юм. Ингэж бодох боломжгүй болчихж байгаа байхгүй. Яагаад гэвэл хэдийгээр энэ дэлхий дээр бид баян амьдралаа Христ итгэгчид баян хүн байлаа гэж бодоход тэдний үн цэн нь зүрхэн дэх тэр үн цэн нь гэр бүл нь мөнхийн амин Есүс Христ бусад дагалдуулж байгаа ахан дүүснэр байх боломжтой байхгүй. Байх боломжтой гэж угаасаа тэгж амьдр гэдэг байгаа байхгүй. Есүс Христийн хэлж байгаа гол санаа нь та нар ядуу бай гэж юусэн хэлээгүй шүү дээ. Та нар зүрхэн дэх үн цэнэ та нар мөнгө санхүү гэдэг үн цэнэ хаяад тэгээ оронд нь юуг мөнх амийн үнц нь бусад хүмүүсийн амийн үн Тэнгэрлэг үнцнийг оронд нь хийл гэж байгаа. Түүнээсээр эд мөнгөний хойноос битгий яв гэж хэлээгүй. Гэхдээ мөнгөний хойноос явахдаа та нар тэрэндээ эзэмдүүлэхгүй явах гэдэг санааг л хэлж байгаа шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр тэр Лук 12-ийн 16-аас 21 дээр байсан тэр хүнээ та санаж байгаа бол Есүсийг тэгж хэлэх үед биш Лук биш. Матай 19-ийн 16-аас 22 дээр байгаа тэр баян залууд Есүс тэгж хэлэх үед нөгөө баян залууд ч яадаг вүлээ. Залуу энэ үгийг сонсоод гунигтайгаар Есүсээс холдон явлаа гэж байна. Нөгөө төгс байдлыг энэ бол төгс байдал юм а гэж Есүс хэлсээр байтал за би ингэж төгс байж чадахгүй байна гэдээ явж байгаа байхгүй. Есүсийг дагахгүй болохоор явж байгаа гэсэн. Яагаад вэ гэхээр хардаа учир нь тэрээр маш их хөрөнгөтэй байваа гэж байна. Уг нь маш их хөрөнгөтэй мөртлөө Есүсийг дагах боломжтой байсан. Ийм хүмүүсүүд байсан. Анхны чуулганы үед олон хүмүүс хөрөнгөө зарж хамтдаа хуваалцаж чуулганаараа бусад энэ одоо энэ ядуу хүмүүсүүдэд ингэж 90 тойрны хүмүүсүүдэд Иерусалимд амьдарч ирсэн хүмүүсүүдэд байгаа хөрөнгөө зарж явсан олон баячууд Христэд итгэж баячин хүмүүс байсан. Баян хүмүүс байсан. Олон баян хүмүүс байсан. Тэгэхээр тэд хамгийн гол нь тэд нар яаж ялгаа нь юундаа байна вэ гэхээр баян хөрөнгөө үн цэнэ болгоцсон байгаа байхгүй. Гэтэл баян хөрөнгөө үн цэнэ болгоогүй Христэд итгэгч баян хүн байх боломжтой байхгүй. Ийм чадвартай, ийм зүрх сэтгэлээ хянаж чаддаг, зүрх сэтгэлийнхаа үн цэнийг бурхнаа болгож чаддаг хүн байх юм бол тэр хүнд эзэн талант нэмж өгөх боломжтой шүү дээ. Чадвар нь байгаа учраас талант нэмж өгнө. Талантын сургаал зүйлийг та санаж байгаа бол чадвар нь байгаа юм чинь
10 талант биш 100 талаад өгч чадна шүү дээ. Буюу бодиттой эд хөрөнгө энэ дэлхий дээр өгч чадах байхгүй. Хэрэв өнөөдөр Христэд итгэгч баян хүн Монголд гэхдээ нэлээд нарийн ярина л да. Яг жинхэнэ Христэд итгэгч, жинхэнэ ариун сүнстэй, жинхэнэ сүнсэндээ ядуу явдаг мөртлөө хажуугаараа баян хүн байх юм бол тэр жинхэнэ чадвартай хүн гэж би хэлнэ. Тийм хүн байгаасай, тийм хүн болохыг цөмөрөө хүсье л да. Гэхдээ ардаа ингэж хүслээ та хянах хэрэгтэй. Шалах хэрэгтэй. Тэр хүсэл чинь эд хөрөнгөтэй болох дээр төвлөрч явал Бурхан зүрхийг мэдж байгаа шүү дээ. Бидний зүрх хорон муу үхлийн өвчтэй шүү дээ. Тэгэхээр аюултай. Тийм учраас бидний гол анхаарах зүйл бол хамгийн аюулгүй зүйлдээ л хөрөнгө оруулах хэрэгтэй. Тэр нь юу вэ? Энэ дэлхий дээр хэдхэн жил амьдрах тэр шагнал магнал эд хөрөнгө яах вэ? Мөнхөд амьдрах зүйлдээ хөрөнгө оруулъя. Тэгээд зүрх сэтгэл чинь эд баялаг хаана байна? Тэнд зүрх сэтгэл байна гэж хэлж болно. Бас миний зүрх сэтгэл тэнд байгаа. Тэр нь юу юм? Библийг судлах, сайн мэдээ тараах, чуулганаа барьж байгуулах, одоо юу байдیں۔ Тэ бусдыг үннээр ингэж дагалдуулж ингэж чөлөөлөх. Энэ дээр хамаг оюун ухаан зүрх сэтгэлч явж ивэл тэнд таны эд хөрөнгө байна гэсэн үг. Тэнд та эд хөрөнгөө тэнгэрт тэрүүгээр дамжуулан эд хөрөнгөө тэнгэрт хураасаар байна л гэсэн үг. Тэгэхээр Матай 6-гийн тэгэхээр энэ дээр хардаа тэнгэрлэг эд баялагийг газар дээр хүсэх гэсэн санаа би ингэж үгээр ингэж ийм үгэн найруулга хийсэн л тээ. Тэнгэрлэг эд баялагийг бид газар дээр байхдаа хүсцгээе гэдэг энэ найруулга. Тэгэнгүүтлээ зүрх сэтгэлийн үндэс нь эд баялагаа тодорхойлох хэрэгтэй байна. Тодорхойлоод ингэж шалгах үед бидний зүрх сэтгэлийн үндэс нь маань мөнгө санхүү энэ дэлхийн алдар нэр байгаа олж мэдэх юм бол түрүүний баян залууд Есүсийн хэлсэн санал шиг бид тэрийг зараад ядуust өгөх буюу тэрийг бид байхгүй болох хэрэгтэй. Байхгүй болгоод оронд нь Есүсийг дагах буюу Тэнгэрийн хаанчлал одоо энэ дээр хараа зүрх сэтгэлээ Тэнгэрийн хаанчлал төвлөрүүл буюу Матай 6-гийн 33 дээр ингэж байгаа шүү дээ. Гагцгүй эхлээд Бурхны хаанчлал ба зөвхт байдлыг хайхтун. Тэгвэл бүхнийг та нарт нэмж өгөх болно. Энэ газар дээр ч нэмж өгнө. Эн чинь өөрөө ерөнхийдөө ямар том хам сэдв гэхээр удахгүй бид нар үзнэ. Бүх санаа зов буюу ерөнхийдөө хэрэгцээ, бодиттой хэрэгцээний үед Бурхан энийг ярьж байгаа. Бодиттой хэрэгцээ ярьж байхад Бурхан хийсвэр юм шиг ойлголтыг ярьж байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр хийсвэр юм шиг Бурханы хаанчлал зөвхт байдал гэдэг энэ хийсвэр юм шиг ойлголт чинь бас бодиттой байхгүй юу? Бодиттой бөгөөд бодиттой хангамж болж бид нар бодиттой махбодын хэрэгцээг хангах чадaltaй. Ийм тогтолцоо байхгүй. Тэгэхээр энийг ерөнхийдөө ярьж байгаа. Бидний зүрх сэтгэл хаана байна гэдгийг. Тэгэхээр өнөөдрийн маань Матай 6-гийн 19-оос 21 гэхдээ ингээд төмөрө дүгнж ярих юм бол Тэнгэр дэх эд баялгаа бид нар энэ дэлхий дээрээ шийднэ гэсэн үг. Тэнгэрт хэр их эд баялагтай байх уу, эд баялаг байх уугүй юу гэдгээ бид энд шийднэ гэсэн үг. За бүр чаашлах юм бол Тэнгэрийн улсад орох уугүйгээ ч гэсэн бид энэ дэлхий дээр шийднэ. Ийм л зорилготой энэ дэлхий дээр бид оршин тогтнож байгаа. Гим нүглээс болоод ийм болсон. Уг нь бол өөр зорилготой байсан боловч тэнд ингэж өөрчлөлт орж байгаа тий. Тэгэхдээ тэр нь ч гэсэн бас холбоотой л доо. За тэгэхээр тэгж ярьж гин. Тэгэнгүүтлээ 19 дугаар ишлэл дээр бидний өнөөдрийн бодиттой эд хөрөнгө гэж бодоод байгаа зүйл маань бид нарыг эргээд бид нарыг вирустуулж, эргээд бидний зүрхийг эзэмдэж, зүрхийг маань ингэж хордуулж, мөнхийн тэр гайхалтай үр дүндээ хүрэхэд саад болдог тийм хүчтэй эд хөрөнгө байхгүй. Одоо бүгдээрээ харъя л да. Би ингэж ялгааг нь гаргаж ирж ингэж ганц нэг бичсэн. Цааш нь ингэж бодоод байвал гарч ирээл байх. Дэлхийн эд баялаг, Тэнгэрийн эд баялагыг харьцуулж үздэг л дээ. За дэлхийн эд баялаг нь устдаг. За дээр үед бол тухайн үед бол одоо айхтар нарийнтэй тэр хэвэн хорхоог устгадаг ийм спрейтэй ингээд цацдаг матдаг хорхоо хөөдөг юм байсангүй, зэвээс арилгадаг тосмос гэж магадгүй байгаагүй байх. Гэтэл одоо тэр нь байгаа ч гэсэн эд баялаг устдаг. Банк дампуурж болноо. Мөнгө хадгалсан цеф маань хулгаад алдагдаж болноо. Мөнгө хадгалсан байсан төрөвчөө би хулгаад алдаж болноо. Цаас шатаж болноо. Устдаг гэсэн санаа. За бүр ингээд хамгийн найдвартай байсан ч гэсэн хэрэглээ нь хязгааргүй шуналтай байгаа учраас бид өөрсдөө үрээд дуусгач моголноо. Устдаг санаа ярьж байна. Харин мөнхийн Тэнгэрийн эд баялаг бол мөнхөд устдахгүй. Мөнхийн тэр хугацаа гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр мөнхийн тэр нэг юм чанар байгаад байгаа байхгүй. Бид бүрэн ойлгох боломжгүй учраас та зүгээр төсөөлөөрэй. Нөгөө нэг юм бид тэрийг ингэж үнэрийг нь мэдрээрэй.
алсаас мэдрээрээ гэсэн санаа. За тэгэнгүүтлээ дэлхийлэг эд баялаг үргэлддэг. За би түр хэлсэн юм байна те. Үргэлдэж ингэж дуусах зорилго. Дугаасаа дуусдаг. Надад сая төгрөг байхад би нэг юм авахд л 50,000 юм авахд л 950 болоод 950,000 болоод хувирчин. Үржих боломжгүй. Харин Тэнгэрийн баялаг үрждэг байхгүй юу? Яагаад гэлээ? Түрүү хэлсэн шүү дээ. Тэнгэрийн баялагийг олох гол зүйл чи юу гэлээ? Дагалдагчийн амьдрал. Агуу захирамж. Иймээс та нар явж бүх хүнснийг дагалдагч болгохдоо эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ Есүсийн заасан болгоныг заа. Яагаад энэ бүгд ингэж яриад байгаа гэхээр Тэнгэр газар дээрх бүх эрх мэдэл, эд хөрөнгө, нэр алдрыг Есүст бурхан өгсөн байхгүй юу? Орчлон ертөнцийг захирдаг бүтээгч бурхан Есүст өгсөн. Тэгэхээр Есүсийн сүнсийг тэгээд Есүсийн дотор Есүсийн зорилгыг тэгээд Есүсийн явсан замаар буюу Есүсийн хэрхэн яаж явсан тэр замаар үг сургаал үйлдэлийг дагаж ингэж явж байгаа. Энэ амьдралаараа бид нар яадаг вэ гэхээр хуримтлуулна. Дээр нэмээд бид алдахгүй харин ч үржүүлнэ. Бид яах вэ гэхээр өөр хэн нэг бас адилхан дагалдагч болгоно. Түрүү хэлсэн шүү дээ. Дагалдуулах тун дагалдагч бэлдэх гэсэн санаа. Тэгэхээр тэр дагалдагч маань өөрөө дахиад эрдэнсийг бий болгоно. Тэрний нөлөө хүртэл биднэрт байгаа байхгүй. Бид өөрсдөө хэн нэг ингэж ам бий болгож байгаа нь өөрөө нэг охин компани гэдэг шиг нэг тиймэрхүү санаа над зүгээр буугаад байна. Гэхдээ зүгээр яг сая л буулаа л да зүгээр. Гэхдээ ямар ч байсан тийм үрждэг, олширдаг гэсэн санаа. Өргөдөхгүй хамгийн гол нь. За тэгэнгүүтлээ дэлхийлэг эд баялаг биднийг сохолдог. Та яг бодоорой, сохолдог байхгүй юу? Нөгөө яриад байгаа шуналчин. Мөнгөний айнаас явсаар байтал бид нэг үн цэнэ, нэг бол эрүүл мэндэ алдаа л байна. Асар их цантай мөртлөө эрүүл мэндэ алддаг ажлууд зөндөө байгаа шүү дээ. Нэг бол ерөөсөө гэртээ цаг зарцуулах боломжгүй ажлууд байна. Нэг юм бидний сохолж ин тэр юу вэ? Хань ижилдээ бид үүрэг хариуцлагаа бид мартаж эхэлнэ, харахаа болж эхэлнэ. Үр хүүхдийнхээ дотн харилцаагаа харахаа болж эхэлнэ. Ингээд ирэхээр цаана байгаа амьдралын үн цэнүүд. Тэгээ бүр том зургаар нэрх юм бол бид мөнхийн там руугаа явж байгаа байхгүй юу? Мөнхийн там руу явж байгаа тэр үннийг бид харахаа болж эхэлнэ. Ягаад гэхээр энэ дэлхий дээр мөнгө чинь өөрөө энэ дэлхийн эд баялаг өөр нэг үннийг мөртлөө худал хуурмгийг бий болгоцсон. Нөгөө нэг үнийн юм шиг мөртлөө худал хуурмгийг бий болгоцсон байгаа байхгүй юу? Яалчгүй энэ дэлхий дээр идэж уух энэ хэрэгцээ чинь хүнд байгаа энэ хэрэгцээ чинь хайрлах нэр хүндтэй алдарших энэ хэрэгцээ чинь уг бурхнаас өгсөн хэрэгцээ юм мөн. Гэхдээ эн чинь өөрөө наан нь өөр нэг худал доор нь байгаа байхгүй юу? Тэр худлыг бид нар олж харуулахгүй тул сатан энэ дэлхийн ертөнд захирагч, харанхуйн захирагч өөр нэг үнийн дээр нь тавьчихсан. Тэр нь зөвхөн наадлын өнгөц үнэ. Энэ дэлхийн баялаг гэдэг чинь тэр үнэн байхгүй юу? Харин энийгээ бид авцсан цагт энийг бурхан нэмж өгнө гэсэн санаа. Матай 6:33 чинь. Гэхдээ бид хөдөлмөрлөн штэ. Энэ дээр бити залхуураа зүгээр сууж хахад эзэн эд хөрөнгө өгнө гэж ойлгоорой. Эн чинь тухайн ишлэл дээр нь ч гэсэн ийм санаа байхгүй. Та анзаарах юм бол. За тэгээд хуваа боддог бол бусдыг боддог эд хөрөнгө. Тэнгэрийн аанч дандаа бусдын төлөө та анзаараарай. Дандаа бусдын төлөө. Есүс нь хүртэл өөрөө бусдын төлөө амиа өгсөн. Бусдын төлөө бид амьдэрдэг, заадаг, надад заасныг би бусдад зааж явдаг. Бусдын төлөө би өөрт байгаа хоолоо бусдад өгдөг. Зөвхт байдлын төлөө өсөж сангадаг хүн ерөөлтөө Тэнгэрийн аанчлал тэднийг гэж Матай 5:20 10 дээр байгаа. 3 дээр бас байгаа сүнсэндээ ядуу гэд. Дандаа бусдын төлөө ингэж явсноороо бид эргээд асар их тэр гайхалтай ирүүл авдаг гэсэн санаа. Эсрэгээр байгааз энэ дэлхийн эд баялаг яадаг вөхөр өөрийнх нь төлөө хуримтлуулаад байх хэрэгтэй. Миний бизнес бусдын өөр бизнесийг дандаа ялах хэрэгтэй гэсэн санаа ярьдаг штэ. Би л ашигтай байж би өөрөө яг дэлхийн баялагаа авна гэсэн санаа. Бусдад өгөөд байх гэхээс илүүгээр дандаа тийм хоримтлал үүсэг зарлага хян маань гэдэг. Гэтэ энэ би наан ухааны яриаггүй шүү. Цаана тэр нэг юм ерөнхийд яваад байгаа чих хандлагыг яриад байгаа шүү. За тэгэнгүүтлээ аюултай гэж байгаа түрүүн би ярьсан те. Бидний мөнхийн Тэнгэрийн эд баялаг амар тайван бүр мөнх амийг хүртэл устгах аюултай. Баян хүн Тэнгэрийн аанчлалд орох нь тэмээ зүүнээс үхчээр орохоос илүү хэцүү гэсэн үгийг Матай дээр сайн мэдээний номонд хэлсэн байгаа шүү. Тэнгэрийн аанчлалд орно гэдэг чинь ам байхгүй юу? Тэнгэрийн аанчлалд орохгүй бол там руу явна гэсэн үг. Тэгэхээр баян хүн Тэнгэрийн аанчлалд орох нь тэмээ зүүнээс үхчээр орохоос илүү хэцүү гэж байгаа байхгүй юу? Тэр нь яг тухайн янз янзын судалгаанаас те янз янз юм ярьдаг. Гэхдээ хамгийн гол хэлэх гээд байгаа санаа нь тэмээ ямар нэгэн жижиг юм руу ороход асар хэцүү байхгүй юу? Яг тэр нэг юм хаалга малга гэсэн санаа байгаа л да. Тэр хэрэг үнэн байлаа гэж бодоход бас хэцүү. Доошоо бүр ингэж ачаа мачаага бүх юма тайлаад сөгдөж сууж иж тэмээ тийшээ орохол нэг тийм л ойлголт. Тэр ч гэсэн хэцүү.
Тэгэхээр яалтчгүй ачаагаа хаяа өөрөө даруй сөгдөн хэрэг тэр судалгаа үнэн бол хэрэг тэр судалгаа худлаа бол тэмээ зүүнний сүхчээр тэмээ утгаа ялаач орох боломжгүй шүү дээ. Тэгэхээр тийм айхтар хэцүү зүйлийг ярьж байгаа нь баян болгоод байгаа тэр эд хөрөнгөч нь өөрөө ийм аюултай байхгүй. Тийм учраас бидний яриад байгаа санаа, Есүсийн хэлээд байгаа санаа нь тэнгэрт эд баялаг хураа гэж байна. Тэгэхээр энийг ярьж байгаа шүү. Тэгэхээр бүгдээр хамтдаа өнөөдөр ерөнхийдөө өнөөдрийн маань цаг дуусч байгаа. Тэгээ ганц нэг ишлэл харъя те. За шугуйн ям долгор сүрэн хай гэж байна. Хай бат амгалан гэдэг хүн шалом гэж байна. Шалом. Өрд дэ гэдэг хүн маань эцэг хүү ариун сүнсний нэр гэхээр толгой эргээд байхын гуруула өөр нэртэй юм уу? Эсвэл гуруула нэг нэртэй юм уу? За одоо энэ мэдчлэн зүйлсүүд ингээд энэ Библи судлалын үе зөндөө гарч ирнэ. Энэ үед одоо танд ямар юм хэлж байгаа вэ гэхээр өнөөдөр бидний ярьсан гол юу байгаа штэ. Агуу захирамж бүгдээр уншия да. Одоо би өрд гэдэг хүн зөвлөж хэлж л байна л да. Матай 19-ийн 28-ийн 18 19 дээр байгаа штэ. Иймээс яв та нар за энэ ч яг тэгэнгүүтлээ эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ гэж байна. За тэгэхээр одоо энэ таарда өрд гэдэг хүн маань би одоо хандж хэлээ л да. Та энэ мэт одоо Христ итгэлийн Тэнгэрийн аанчлалын ойлголтуудыг ойлгож Тэнгэрийн аанчлалын ариун сүнсээ сонсох энэ Тэнгэрийн аанчлалын хуулийн дагуу амьдрах энэ ивэл өрөөлтөнд сүнсээр амьдрах энэ ойлголтыг яахын тулд та наан нь таны хийх ёстой зүйлсүүд дагаж мөрдөх ёстой зүйлсүүд зайлшгүй байна. Тэр нь юу вэ гэхээр одоо энэ таарда та өөрөө яг за би уншаадах. Тэнгэр дээр бүх надад өгсөн иймээс яв бүх үндэстнүүдийг дагалдуулах тун. Та өөрөө эхлээд эцэг хүү ариун сүнсний нэрээр та өөрөө за энэ миний яг гол нь та баптизм хүртэх хэрэгтэй. Та баптизм хүртсэн үү гэдэг асуулт нэгдүгээр тавина. За хоёрдугаар та танд Есүсийн тушаасан бүгдийг сахин биелүүлэхийн тулд тэдэнд за тэгэхээр та танд заадаг хүмүүс гэж байгаа. Чуулганууд үүний тулд байгаа. Та чуулганы пастраасаа сурах ёстой. Та пастраасаа та даруусаж пастрийнхаа дуу хоолойг нь сонсож амьдралын түрүүний баян хүн шиг та амьдралынхаа эзэн та биш. Амьдралын эзэн болвол Есүс гэдэг энэ итгэлийг та энэ өчлийг та өтснө үү гэдэг асуулт. Эдгээр зүйлсүүд байж ижил та одоо Библийн үргэлжлүүлэн цаашаа ингэж судлах Есүсийн заасан зүйлсийг ойлгох уугүй юу гэдэг тэр ариун сүнс чинь таны дотор орох уугүй юу гэдэг асуулт яригдана. Та ариун сүнс та сүнсэндээ ядуу байна уу баян байна уу гэдэг асуудал яригдана. Тэгээ энэ зүйл дээр одоо биднэрт байгаа хамгийн гайхалтай эд баялаг гэж ярих юм бол хамгийн наадлын одоо яг бодиттой гарт баригдах эд баялаг гэж ярих юм бол Библи байхгүй юу? Библи. Тэгэхээр Библиэдээ та итгэх уугүй юу гэдэг асуулт гарч ирнэ. Тэгэхээр итгэхээс өмнө та ихлэ Библийг яг зөв ойлгох уугүй юу гэдэг чинь хамгийн наан эхэлж тавих хэвээр асуулт. Та эхлээд Библийн тухайн нэг ишлэлийн одоо жишээ нь өнөөдөр бол эцэг хүү ариун сүнс гэдэг энэ ойлголтыг та Библиэлд бичсэн байгааз та энэ Библийг итгэдэг юм уу гэдэг асуулт гарч ирнэ. Та Библиэд үнэхээр итгэдэг бол та энэ асуулт тавихгүй гэсэн үг байхгүй юу? Шууд эцэг хүү ариун сүнсний нэрээр эцэг бурхан, хүү бурхан, ариун сүнс бурхан. Тэгээд та санаж байгаа бол Есүсийн баптизм хүртэх үед тэнд гурвын тэр нэг юм үзэгдэл харагддаг штэ. Тэр хамт байгаа хэсэг. Ийдгээр ойлголтууд Библиэлд байсаар байтал та энэ тал дээр танд ямар нэгэн итгэл үнэмшил одоо хүртэл тогтоогүй юу? Хэрвээ тогтоогүй бол та үнэхээр эхлээд итгэх сонголтоо гаргах хэрэгтэй байна. Та баптизм хүртээд та Библи бол миний тэргүүн дээд эрх мэдэл гэдэг та итгэх хэрэгтэй. Энэ итгэл чинь өөрөө дараагийн үннүүдийг хаалгуудыг нээх байхгүй юу? Тэгэхгүй зөвхөн оюун бодлороо ингээл те энэ дээр эцэг ардталт нь бурхан гэж байхгүй ш. Тэгэхээр чи энэ бурхан биш байхаа хүү гэж штэ. Тэгэхээр энэ хүүн яг Есүс гэж яаж хэлэх юм? Дасал байгаа юм чинь даслын дараа дандаа томоор ичдэг үстэй мэсдэ ч гэдэг юм уу те. Ингээл янз бүрийн ингээл им таны тархич нь төрүүлж ажиллаа л байх болно. Тэгэхээр эхэлж зүрх буюу итгэл чинь сүнс чинь ажилдаг байхын тулд та эхлээд бас чухал шийдвэрийг гаргах хэрэгтэй байна. Амьдралын минь эзэн бол Есүс юу ч болсон. Би өнөөдөр ядууч байсан. Өнөөдөр би Библиэс юм ойлгохгүй байсан чинь Библи бол тэрхүүн дээд эрх мэдэл гэдэгтээ та итгэл нь эхэлж байгаа юм уу? Тарих өөр зүйл ярьж байгаа ч гэсэн энэ яалтчгүй энэ Библи бол бурхны үг. Би яг одоо ойлгохгүй байна. Энэ нь үр дүн би Библи бол худал гэхээс илүү би зүгээр мунхаг байна. Гэх мэтчлэн энэ таны энэ зүрх чинь эхлээд зөв талбар дээрээ байна уу? Зүрх чинь зөв болж ариун сүнсээр ингэж хөдөлж эхэлсэн үү? Дотор чи ариун сүнс орсон уу гэдэг дээрээ та асуулт тавиасаа гэж би хүсэж байна.
За тэгээд ганц хоёр ишлэл уншаад тэгээд дуусгая. Шугын ям долгор сүрэн гэдэг хүн арай л нуршаад арай л нуршаад байгаа юм биш үү? Нэг юмаа дахин яриад гинэ. За тийм харин тийм хэсэг байгаа. Тэгэхээр яг хуу одоо би нэг та постны эхний хэсгийг та уншаарай, анхааруулга гэдэг хэсгийг. Тэрийг та яг одоо уншаарай. Тэгэхээр тэрийг та уншаад ерөнхийдөө нэг чих хандлага авах болов уу гэж найдаж байна. Юу вэ гэхээр энэ маань хувь хүний яг тийм библи судлал цаг байгаа. Яг номлол гэхээс илүүгээр тэгэхээр та энд нэгдэж болно, нэгдэхгүй байж болно, нуршчихвал та пауз дараа зогсоож болно. Таны сонголт би энд яг ариун сүнс надад өгдөж байгаа зүйлээр л би ярьж байгаа гэж итгэж байгаа. Тэгэхээр хувь хүний цагт та нэгдэж байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр та ойлгоорой. Гэхдээ би хичээн нуршихгүй байхын тулд ер нь дууссан гээ би хэлсэн шүү дээ тэр нь тий. Тэгэхээр та дууссан юм чинь дууссан ингээ зогсчих болно. Тэгэхээр одоо үргэлжлүүлж байгаа энэ цаг маань ерөнхийдөө чөлөөтэй миний одоо харилцах цаг болж байна гэсэн үг. Ярилцлага, асуулт хариулт. За тэгээд уушлаараа буруу зүйл хэлсэн бол зүгээр юу шүү манайхаа энэ нэг зүгээр л юм жоохон ингээл ойлголцол явчих харилцааны асуудал шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр бол айхтар юм болох юм байхгүй шүү. Зүгээр санаа зовлтгүй. Ингээ бид нар наан ер нь альва харилцаа ингэдэг л дээ. Наан бид ингээд тоглоомын дүрмээ ч юм уу те нэг ийм юмын дагуу ийм хүнтэй харилцаж байгаа шүү гэдгийг ойлгочхоор хүн оюун бодлоо ингээд зэгсэлцэж болдог байхгүй юу. Тий. Ер нь энэ цаана бас нарийн дүрм бас байгаа. Тэгэхээр тийм учраас би уг нь хилдэг юм наан хилээд эхлэх хэрэгтэй байсан. Өнөөдөр гэхдээ лайв болохоор та дундуур нь орж ирсэн байж магадгүй л дээ. За ерөнхийдөө өнөөдөр ингээд дууслаа. Тэгэхээр маргааш хүртэл баяртай. За тэгээд би нөгөө сая дахиад бас сануулах хэрэгтэй болж байгаа учраас дахиад сануулъя. За энэ одоо бүгдээрээ харъя. За ингээд лайв болгоныхаа постны тайлбар хэсэгт ийм байгаа. Нэгдүгээрт энэ лайвын маань зорилго 3 зорилготой. Эхнийх нь бичээсээр өдөр бүр хооллож сурах. Тэгэхээр хамгийн гол фокус бол өдөр болгол энд байж юмаар байна. Энэ миний хамгийн гол зорилго. Хэлбэр нь яг хуу алдаа оноотой янз бүр байж болно. Сүүлдээ сайжрах байх. За хоёрдугаарт нь үйл явцаа бодитоор шууд дамжуулах үйл явцаа. Яг ингээд дунд нь буруу юм сэтгэх үед бодож байгаа дараагаар нь нэрэ буруу байж байгаад ярих энэ бол асуудалгүй. Шууд дамжуулна. Гэхдээ сүнсээр ярих гэж хичээж байгаа учраас аль болох бас судалгаатай ярьж байгаа учраас буруу юм маш бага байх гэж үнэхээр найдаж байна. Бас олон жил Христ сэтгэлийн амьдралаар амьдсан хүнийхээ хувьд. За тэгээ 3 дугаарт нь Библигүй үедээ ч гэсэн дахиж үзэх боломжтой хажуу талд нь текст байгаа. За анхааруулах гол зүйл байна. Хэрв танд ойлгогдохгүй нэгдүгээрт нийцэхгүй байвал сонсохгүй байх сонголт үргэлж та байгаа шүү. Тийм учраас тэрэн дээр өөрийгөө битгий ягаарай, зоогоорой. Тэн дээр шууд ингээд зогсож болно. Эсвэл өнгөрөөж байгаад эсвэл гүйлгэж болно шүү дээ. Инжлэг гоё дахиж үздэг учраас. За тэгээд хоёрдугаарт нь энэ цаг нь хувь нэг итгэгч хүний л чимээгүй цаг судлал юм шүү. Тиймээс авах гэхийн ухаанаар хандаарай. Би бинэ байгаагаар нь хүлээж ав гэдэг авцгаая гэдэг бас гоё уриалга байгаа тий. За тэгээд маргааш хүртэл баяртай. За шалаа.